Хамаг Монголын халуун тулганд эвийн гал дүрлзэж байвал дэлхий багдаж мэхийн дээр нь мэлтийсэн тэнгэр нь багтана. Монгол тулгадны зүүн эрхэм улаан золот монголчуудаа зориуллаа. За, авсан уу? За, одоо ихнээс нь явлаа. Монгол улсны зүүн эрхэм нэвтрүүлгийн зорчин хойморт өнөөдөр Монгол улсын төрийн хошуу шагналт ардын жүжигчин хөгжмийн нэр зохиолч Нацгийн Янсан нар оролцож байна. Магадгүй үзэгчид та бүхэн минь Янсан нар хэзээ орох вэ гэж олон асуусан баг. Хэлж чадаагүй ч гэсэн сэтгэлч нь олон асуусан баг гэж бодож байна. За, яг үзэлцгүй хоёр. Анх олон нийтэд хүрж байсан таны нэг сайхан дууг Төрсөн нутгийн бараа гэж дуу байдгийг. өөр хангах би ч өөр хангах юм чи. Тийм үү? Нэр нь үү? Нэрээ өөр хангах. Оо, тэгвэл одоо Нэг айхтар биш тий. сул тал тийм. Альва юм учир салтгаантай юм байна лээ. Ер нь манай аавын бие муудаад тэгээд өөр хангаан дээр их бороотод очиод ангийн гол үерлээд нутг руугаа очиж чадаагүй аав нас орсон байсан мэдсэн би. Тэгээ нөгөө голын ирэг дээр аав манаас орсон тэгээ 3 2 чанлуу. Тэр бол аав байхгүй ээж байгаа тухай. Тийм дөө. Энэ шүлгийн дуу юм санагдал дээ. Гинтхэн төрсөн нутгийн бараан хөө түмний газраас харагдаад байна хөө. Гэрэл додуулдаг. Танай нутгаар гантай гэж. Манай нутгаар ер нь тэр орхоноос урагшаа ер нь бороо жоохон багтаа байгаад байна. Тэр намар тийшээ гайг болно үттэй. Тэр одоо олон том улсууд төрсэн газар чайлсан жуугаа тэгэл пөрүүдэрж байгаа. Чи Та ч өөрөө их тийм өргөн хүн учраас олон салаа замаар л хүрээсэй гэж хүсэж байна л да. Ганцхан хөгжмөнч биш. Одоо ер нь бид нар жишээ нь хөгжмийн зохиолч хүн гэдэгтээ ганцхан хөгжим яриа л. Баримлч хүн яг нэг ингээ баримлыг яриад ахаар утгагүй болчиход байгаа маа. Эрхэм хүн гэдэг чинь өөрөө энэ ажилсаг хүн юм. Ажлаа мундаг хийцэн тэгэхээр эрхэм гэж болохгүй байгаа маа. Юусе бүхнийг нэг агшин хурааж мэдрхийг хүн хийгээгүй юмыг бүтээж яах гэж ухаарах хэрэгтэй. Тэгэхээр чинь ажлаас өөр зүйл байгаа байхгүй юу? Эрхэм гэдэг чинь утга нь өөрөө хүн байгаа байхгүй юу? Эрхэм гэд нэрлээд байна уу тий? Монгол тулгадны зүүн эрхэм. Би бол ингэж л ойлгодоос тэр эрхэм хүн гэдэг чинь ямар мэрэгжилтэй байх нь чухал биш. Яг л тийм болчиход байгаа сүултээ. Тий, ямар мэрэгжилтэй байх нь чухал биш. Тэр эрхэм яг нэрээ эрхэм хүн бол эрхэм хүн юм бол энэ хүн гэдэг амьтныг базаж, задалж, нэгтгэж, салгаж ингэж ухаардаг болцсон хүмүүсийн тухай юм байгаа гэж би бодоод байна. Чигт юм уу? Тэ? Хүмүүс таны аялгауг, танаас төрсэн тэр бүтээл аялгауг сонсоод уйлаад ч юм уу, маш их хүмүүс инээгээд ч юм уу баярлаад сууж ах үед танд ямар мэдрэмж төрдөг? Би юу хийчихв гэдгэр үнэх ер нь явдггүй юм байна. Одоо ер нь ийм асуултыг хүн анхудаа тавьж байна надад. Явдггүй юм шиг бодогдчиход. Надад юу бодогддог? Яагаад инээв? Яагаад ойлов гэдгэрүү дахиад явдаг. Тэр хөгжимтэй гэж дуурсан. Одоохондоо мантхан одоо юу гэдэг чинь одоо жишээ нь мантхан одоо хөгжмийн нөгөө төгөлдөр хуураа ингээд тоглосон. Яг ингээд төгөлдөр хуур явж байгаа л морин хурнууд орж ирэхтэй зэрэгэл улсууд л гэх юм гэх юм. Тэгэл төгсгөлийн тэр харанг цохтой зэрэгэл хүмүүс чигтэй их оригддаг болтой. Тэгэхээр би бол би олчиж
гэхээсээ илүүтэй яагаад тэр морин хоорнууд зэрэг орж ирэхэд ингэж байгаа юм бэ? Яагаад ялгалгүй монгол хүн ялгаагүй англи хүн ялгаагүй яг ингэж байгаа. Ямар очиртай. Японд тоглосон ялгаагүй, Нүүбийн танкнд тоглосон ялгаагүй. Яагаад ингэж байгаа юм бэ? Гэдгийг л бодох гээд байгаа юм. Тэгээд би яг зүгээр тийм жишээ хэлсэн болохтой зэрэг зөв морин хууртай холбоотой бол юу юм байна лээ шүү дээ. Морин хуур бол нэг хийл шиг мундаг чадaltaй хөгжим зэвсэг бол биш. Яланчээ шиг одоо бид нар гайхуулаад мундаг ярих юм биш. Тийм мундаг чадaltaй тийм техник гаргаж чадах хөгжим зэвсэг биш шүү төхөр. Тийм биш. Гагцхүү тэрний гаргаж байгаа их шиг нь өөрөө амтай. Ер нь бол юу юм штэ. Энэ хялгасаар хөрөөдөж их шиг гаргаж байгаа үндэстэн бол тий байхгүй байх. Өөр үндэстэн байхгүй. Тэр хялгасаар хөрөөднө гэдэг бол хийл бол металл утсыг хялгасаар хөрөөднө. Хялгасаар хөрөөдөхлөөр бол яг явж хэрвээ сайн үзэх юм бол энэ бол яг амьд их шиг байхгүй юу? Амьд их шиг байна. Амьд бүр сүнстэй их шиг байгаа юм. Хөггүй хуур бадрагын зохиолдор байгаа байхгүй юу? Сайн хөглөгдсөн хуур салхин дөөрөө дуурдаг юм аа гэж. Салхин дөөрөө дуурдаг юм аа гэж. Тэгээ хуураа тавьчихлаа дуурахгүй байхгүй юу? Тэгсэн хөгн муу. Тэгэхээр яг монголчуудын тэр олсон арга билгийн тэр яг хөгөөр нь хөглөөд гэрийн дээвэр дээр тавихтай зэрэг хүнхнээ дуурч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө зөвхөн тэр урлаг гэхээсээ илүүтэй тэр үндэстний оюун санааны асар их том зүйлийг авч явдаг юм байна гэж бодож байгаа. Тэгэхээр тэр амьяар дуурч байгаа нөхцөл зөв шийдлийн олсон цагт бол хүний зүрх сэтгэл далгисахгүй байх ямар ч боломж байхгүй. Энүүгээр морин хуурын их шигэн чадварын тухай асуудал ярих ёстой байх гэж би бодож байна. Энэ л бид нар шинэ. Тийм учраас монголчууд бид нар тэр амьтай хүн бүтээгээд амьтай хүн хөгжмөдөд амьтай дуурсж байгаа нөхцөлд бид нар их шигэн уутны амыг барьж гэнэ гэж ойлгох хэрэгтэй байхгүй юу? Их сайхан юм аа морин хуур гэдэг юм. Морин хуураас сүүлийн үеийн морин хуурын наадмууд ямар шуулж байна. Морин хуур наадам уу? Юуны юу? Дууны юу? Жохон гашуутрал үг хэлж магадгүй даа би. Тий хэлмээр байна да тэгэл. Хөгжим зохион гэдэг агуу хөгжил үү гэдэг асуудал. Би бол тэгж утсан. Миний бодоход одоо нэг талаасаа бол 6 дахь мэдрэхүйч гэмээр юм уу? Зүгээр 6 дахь мэдрэхүйтэйгээр гайхуулаад байх юм бол байхгүй л дээ. Ямар ч байсан тэр бусад хүмүүст байхгүй их шигээр сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх тэр чадвараараа бол агуу хувцаг. Дууны яруу найраг гэдгийг энэ шүлэг бичиж байгаа хүмүүс амархан гэж боддог болцсон юм уу? Хүн болгон хийж чадна гэж боддог болцсон юм уу? Нөгөө талаасаа бол зэрэл үзэгдэл байх гэж бодож байна. Хөгжим бичнэ гэдэг бол их шигээр л бид нар зүгээр ярьж байгаа байхгүй юу? Зүгээр ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр уучлаарай. Хөгжим бичих чинь энгийн л зүйл гэж та хариулж байна л да нэг талаасаа. Тэгэхээр хөгжмийн нот гэдэг имийг л эзэмшчихвэл нотыг л би заалгачихвал би биччихнэ. Үгүй. Тийм байхгүй. Тэгвэл одоо улсын филармоны бүх хөгжимчид чинь хөгжим зохиолч болж байна. Тийм л юм болж таарах гэдэг юм. Та бол түрүүн цөмөрөө нот надаас илүү мэддэг байхгүй тэд нар чинь. Бүгдээрээ тулгачаад цөөхөн хөгжим зохиолж байгаа байхгүй юу? Хөгжим гэдэг бол авьяасаар төдийгүй ухаанаар үтдэг урлаг байхгүй юу?
Тэгээд дууны яруу найрагт ер нь тэр юу гэдэг юм яруу чанар гүн ухаан эднэр заавал байх хэрэггүй гэж боддог болцсон юм уу? Яруу найргийн хувьд бол үнэхээр дэндүү одоо суларч ирсэн байна. Аялгауны хувьд бол дуу гэдэг төрхөөсөө халтрах маягтай болоо явчлаа шүү. Хэлбий халтрах. Дуу гэдэг үг өөрөө дуулнаа л гэсэн үг. Хүн дуулдаг байх хэрэгтэй. Хөөхөн борлог мориороо хөндийг дуулах сайхан тэгээд дуулна үсттэй. Ийм дууви бас. Тэгэхээр одоогийн морин хуурд орж байгаа дуунууд чинь бол хүн сурахын чарга байхгүй, дуулахын чарга байхгүй. Нэг баахан олон аянууд, баахан шүлгнүүд ингээд залхачихсан. Ингээд багтдаг. Гэдгөө оронгоо гэдэг. Энэ эчин хорлоо гэж түүхч хүн надад авчирч өгөөд. Тэгээ би дуу хийсэн. Хоёр дахь дуу миний. Тэгээ миний аянд гайхамшигтай дуучин залуу. Би булганаас олж ирсэн. Би ер нь тэр түүнийг тэр шалгалтан дээр чи нэг дуу дуулах гэхээр дөлгөө хэрлэн гэдэг дуу дуулахгүй юу? Оо хаан бодли ордоолсан останагалгон хэрлэмэ ингэж дуулахгүй. Тэр уран долгоо оролдуулсан гэдгийг нь ямар гоё дуулсан бэ? Энийг чин зэрэг гэдэг хөөд. Энэ нөгөө төрийн шагналт хөгжмийн зохиол чин зэрэг. Шин зөрөхгүй чи өөрөө тэгж дуулдаг хүн байсан. Миний шав. Миний олж ирсэн шав. Миний ангийн хөөд. Амьдрал жаргалд минь надтай учирсан алтай насны дуулал байжээч. Тэгээ би энэ урангоо гэдэг дууг чин зэрэгээрээ дуулсан. Анхудаа. Тэгээ чин зэрэг дуулаад их гоё дуулсан. Саташа маягтай дуулнаа чин зэрэг бол өстэй. Ингээд дуулсан. Гэтэл энэ дууг авиач жүжигчин банзрагч чин зэргийн дуулахыг сонсчих. Нөгөө том банзрагч мундаг. Одоо тэр чинь бид нарын тэнгэр шүү дээ. Тэр үед чинь багш сургуулийн багшд чинь банзрагч гооч тэнгэр үсттэй. Тэгсэн банзрагч над дээр ирлээ. Багш сургууль. Миний дөө чиний нэг их гоё урангой нэг дуу байна. Ахан дуулчмаар ах юм. Заал үсттэй. Авиач жүжигчин банзрагч. Тэгээд дуулаа сургаггүй би сонсоогүй. Тэгвэл май нэгний баяр болтгий. Энэ 73 биш 72 он санагдчихэв. Тэгээд бид нар чинь нөгөө нэг засгийн газрын ордон дээр тууг барьсан хүн бид нараа нөгөө юу фон гэдэг нэг юм хийлгэн. Тэгээд юу ч парадч дууслаа тарий гээл яг ингээл талбай дээрээс хөдлөхөл гэтэл цагаан холоотой талбай дээр цагаан холоо гэж юм байна шүү дээ. Дууллаа банзрагч талбай дээр. Одоо биний зүгээр тэр чин анх удаа онцгож байгааг дуулж байгаа сонсож байгаа. Тэгэл би бүх хүмүүст энийг би зохиосон гэж хашгирмаар санагдаад болдгоо. Ерөөсөө хашгирмаар санагдаад. Тэгээ хашгирах гэхлээр нэг ив нь олдчихгүй. Би сонив. Зүгээр
Нэгдүгээр яруу найрагчдын тухайд бол яруу найраг дэндүү хоорондоо их адилхан болцсон. Хоёрдугаарт би юунаас ингээд зарим яруу найрагчдын дууны шүлгнээс би өөрийнхөө мөр шүлэг энтрийг уншдаг штэ. Жаахан харан буух шиг болсноо л тэгэл одоо яа их хөвдөө. Аянаас ч би нэг фраз аяа сонсон штэ. Тэгэн штэ. Тэг сонсч л байгаа штэ бид нар. Тэгэхээр ер нь энэ хөгжим яруу найраг гэдэг зүйл чинь цоо шин юм гэж байх боломжгүй энэ нь эргэлдэж л байдаг ч юм уу? Энэ ямар учиртай юм бэ? Цоо шин аялгау бичих боломж бий юу? Гэхдээ бид нар бол энэ шиг юм хийх юмсан л гэж бодно гэхээс энийг авчихсан гэж боддог байхгүй юу? Би ч өөр ангаа юм биш шүү дээ. За өөр хангаа Тийм. гэдэг Би ч- дайруулад хэлчихлээ. Би ч бас юу шүү дээ. Тийм нэг шанахтай хэрэг 5 төгрөг өрнөлээд байдаг нутгийн хүн биш шүү дээ. Тэ. Надаас өмнө хөгжим байгаагүй бол би хөгжим бүтээн гэж байхгүй баха. Тийм учраас түүнийг анхаарах баха. Түүнийг анхаарах баха. Тэр бол би ганцаараа хөгжим бүтээдэг юм биш байх. Ундрашгүй, барагдашгүй зүйл үү гэвэл хүнээрээ л барагдах байх. Миний хөгжим надаар л барагдана. Эг шиг чинсэн сангийн далайн элсний ганцхан ширхэг тогсын цагаан овооны хиймэр түшиж торойж ява хүний нэгэн өрөөлийн тэнгэрт ясаан тавьдгүй өвөр хангайн итэр хүрэн цагцаа Танин мэдхгүй нийгмийн байгууламж хүн байгаль орчлонгийн харилцаануудад тодорхой төвшөнд өөрчлөлт, хувьсгал янз бүрийн юмнууд эрэхтэй зэрэг нэг харагдж байсан юм Шекспирийн логикоор нэг өөр, Тавгсрангийн логикоор нэг өөр, Чайковскийнхоор нэг өөр, минийхэр нэг өөр харагдаад байхаараа шинэ юм бий болоод байгаа юм шиг байгаа байж магадгүй. Тэрнээс уг нь бол хуучин зүйл. Өөр хөгжмийн аялгау бол надад байхгүй. Өөр хүний хөгжмийн аялгау бол надад байхгүй. Шавгсрангийн шүлэгт өөр хүний бадаг байхгүй байлгүй дээ бурхан минь. Өөр хүний байлгүй дээ гэж байж иж мэдэн шүү дээ. Энд ч гэсэн одоо мэдгүй. Яг хуулаад бичиж. Хуулаад бичсэн бол гайгүй баха. Зүгээр өөр хөгжмийн зохиолчийн ингэж хийсэн зүйл нь тэгж хийгдсэн байж болно. Би бол тэр Чингис хаан киноны жишээ нь одоо юуны ая гэж вэ? Чөлөөгийн ая гэж вэ? Чөлөөгийн ая гэж. Нөгөө хилээ огтлуулахад хуурдаа сууж байдаг ая. Тийм тэр чинь би. Тийм. Тэрнийг би хийх гээд ширээс алддаг. Ямар ч ухаана. Чөлөөгөн гэдэг чинь хий юм бэ гэхээр Чингис хаан байхгүй юу та. Яг хий дүр, хоосон дүр учраас яг хөгжмийн хувьд бол тэр үндэстэн биш. Их гачин. Их сонир. Ер нь матаруудтай холбоотой нэг юм болдог шүү дээ. Татарууд руу очиход ээжийн өгцөн байгаад нэг чулуун өргөдөг ч лөө яадаг ч үлээ тийм ээ. Тэр нэг тийм үндэстэн гэхэд хэцүү. Тийм нөхөр байхгүй юу? Чингис бол хяад барьж байгаа юм л үстэй тийм ээ. Тодорхой. Чилүүгэн чинь бол тэр биш. Тэгэхээр чилүүгэн чинь надад их хэцүү байгаа байхгүй юу? Тэгээд би нэг Хинтээ аймаг яваад Наслма гэдэг одоо гавь ачиж Наслма гэж. Тэр нэг манараад байгаа шилгэд нэг дуу дуулахгүй юу?
тэр нэг дуу буряд ч юм шиг, халах ч юм шиг, боржгон ч юм шиг. Юу н учир нь олдохгүй дуу тэр ерөөс. Тэрний сонсоод гинтх нь нөгөө чилүүгэн бодохдохгүй юу. Тэгээ тэр дууны аюул ийм дуу байдаг. Уртын дуу л да. Манараад байдаг шилигэ хо маргаадаар яаж туулн велохо ийм чилүүгний аюул энэ байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хоёр бол хулгай хийгээгүй. Дахиад хэлээд. Хулгай хийгээгүй байхгүй юу. Буусал байгаа байхгүй юу. Буучлага. Тэгэхээр та мэдэндээ одоохондоо пүрэв дөрж байгаа эднэрийн яруу найргийг уншихад яг ардын дуу шиг сонсогдоод идэг шүү дээ. Хулгай хийсэн үгээр байхгүй. Юу вэ нэг хөх тайлбарын тэрлэг энэ хэрэгтэй зэрэг чинь уургын уртыг бар нэм гэмээр. Уужуу тавиу сугыг тавилаа. Уулын жаврыг сөрнөм гэмээр. Ямар нудар хийлээч үлээ. Нөгөө л юндэн гөөгөө шиг хүзүүгээр чин жавар орно гэхээр хөвөнтөө дүүдүү ягаад өгдөг лээ. Юндэн гөөгөө шиг. Миний хувьд бол хөгжим зохионо гэдэг бол юу болж байна вэ гэхээр тэр хүний гониглуулж гэдэг юм уу? За нэг хүнийг би хүмүүжүүлж идэх гэж байгаа юм биш үү? Өөрийгөө л илэрхийлэх гэдэг шүү дээ. Ер нь би нэг ийм сэтгэл хөдлөлийн бичиг гэвэл яаж ихтэй яаж дуусах уу гэдэг л харагдсан байх шүү дээ. Ихшгээр биш. Зүгээр тийм юу гэмдэ долгионоор харагдсан байх шүү. Тэр долгионыг л буулгах шүү. Тэгэхээр тэр долгион чинь өөрөө асар нарийн бүтцтэй зүйлээ. Бид нар болохтой зэрэг нэг бурханаас өгөгдсөн өгөгдөлч гэмээр юм уу? Орчин үед чи ер нь шинжлэх ухаануудыг нэг салгахаа болчиход байна шүү дээ. Нийлмэл шинжлэх ухаан. Миний хувьд ер нь энэ зүй тогтлороо бүх юм салангад юм гэж байдгүй, салангад оршдог. Энэ талаасаа чинь нийлмэл бүхий л зүйлийг нэг нэгэнтэй нь уялдаа холбоонд нь авч үзэж байгаа нь бас аргачгүй юм болов гэж боддог. Тэр талаасаа сэтгэл зүй, хөгжмийн зохиолч хүн жишээ нь Мантгай цэцэн хатны мантгайг төрөөд байж хахад энэ бол төрж ирэх. Тэр аялгау бол монгол хүмүүст маш их хүрсэн, дээрэс нь сэтгэлийн утас хүндсэн тийм аялгау. Тэгэхээр тэр сэтгэл зүйч гэсэн үг шүү дээ. Хөгжмийн зохиолч гэдэг бол та яг сэтгэл зүйн байгаа онж юм. Тийм. Тэгэхээр хөгжим зохионо гэдэг болвол яг хөгжим зохиол яг аялгау илэрхийлэгдэж байгаа боловч ертөнц даяараа базагдж байгаа зүйл. ертөнц даяараа базагдаж байгаа зүйл. Зүгээр ихшгээр илэрхийлэхээр л хөгжим зохиож яана гэдэг чинь. Тэр одоо энэ бол тэр хоёрын юу гэдэг ингэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр тэр чинь бол 14-р зуунд хөгжим ийм байсан гэж төсөөлж бичлэр тэр чинь 14-р зууны хүн сонсох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Үнэ. Тэгэхээр одоо 20-р зууны төгсгөлийн хүн сонсох гэдэг нь шүү дээ. Тэгвэл тэр хүн 14-р зууны тэр хаад ноёдын хайр сэтгэлийн тэр их зөрчил дунд бий болсон шүү дээ. Тэр нийгмийн асар их том зөрчил дунд бий болсон тэр гал усан дундуур явж байгаа хайр шүү дээ тэр чинь. Том золиос. Төрөө золиослох уу, сэтгэлээ нь золиослох уу? Тэгэхээр 20-р зууны хүний тэр зовлон юу вэ гэдгийг ухаарч мэдрэхгүйгээр тэгээд Францын нэг юу байдаг л да дурлалын түүхлөөний кино байдаг. Тэрнийг би оюутан байхдаа үзчихсэн. Тэрний нэг хөгжим байдаг л да. Тэр хөгжмөнд ямар санаа байсан бэ гэхээр ерөөсөн энэ 20-р зууны энэ уянгийн хөгжмний нэг ерөнхий хип бол нэг ийм баймаар юм байна гэсэн нэг юм гэлс хийж тэр үед нэг бодож байсан би оюутан байх. Тэрийг одоо манайхан мэднэ.
гэдэг. Нэг юм байгаа байхгүй юу? Би одоо жоох ингэж авш. Нэг юм байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо үүнийг хулгай хийжээ гэж хэлэхэд бол их зовлонтой байхгүй юу бас. Тэгтээ хүн юм бүтээхдээ өмнөх бий болсон оюун сангийн үр төлөл дээр боловсрохгүйгээр зүгээр гайхамшиг бүтээж нэг гэж байдгүй л байхгүй юу? Тэгэхээр сэтгэл хөглөлөө гэж хүмүүс ярьдаг л да. Энэ хөгжим сонссоод бол сэтгэл нь хөглөгдөж байгаа биш байхгүй юу? Харин хөг нь алдарч байгаа байхгүй юу? Хөг алдрахаараа хүн тайван биш болно. Уйлмаар болно. Сэтгэл нь догдлно. Мантхай хатан кино бол өөрөө сэтгэл хөдлөл нь тэргүүн гинэнд яваа. Сэтгэл хөдлөл нь тэргүүн гинэнд яваа. А Мөнгө тэнгэрийн хүчин дор кинонд бол ухаан бодол нь тэргүүн гинэнд яваа. Сэтгэл хөдлөл нь цаана байна. Тийм учраас хурдан түргэн одоо сэтгэлд нь хүрэхгүй байж магадгүй. Ойрхон түүхийн кино хийгээд хайрцагт орсон байсан. Хоёр дахь хөгжим нь хүрээгүй. Чингис хаан киноны аялгауг бичгэд та тийм байдалд орсон уу? Би бол ингэж боддгийг Мантхайг бол 2 үзсэн бол Чингисийг 6 үзэх хэрэгтэй. Тэгжээж учрыг нь олно гэж би боддог байхгүй юу? Энд бол айхтар санаанууд би. Хөгжмийн хувьд бол Чингис хаан киноны хөгжим чинь Мантхай киноноос бол хамаагүй илүү хөгжим шүү дээ. Би одоо өөрийнхөө хөгжимд судлаачийн талаас нь би үнэлгээ хэлж штэ. Өөлөн ихийн тэр аялгауг энэ бол одоо хөгжим штэ. Судлаас би илүү бичсэн, илүү болсон. Илүү сайн хөгжим. Мантхан хөгжмийг жишээлбэл манай төрийн наадам Мантхан хөгжмөөр эхэлдэггүй штэ. Төрийн одоо том арга хэмжээ. Гэтэл яалтчгүй тэд нар Чингисийн Мөнгө тэнгэрийн хүчин дор киноны хөгжим гэдгийг мэддэг ч юм уу мэддэггүй ч юм яалтчгүй тэр хөгжмийг том юмдаар тавьж байгаа байхгүй юу? Эхний хөгжим нь яг гэл энийг тавьж байгаа. Гэл ингээд санаж байгаа биз? Энэ хөгжмийг саналгүй. Бүгд л одоо тэг бүгд л тэгэхээр энийг энэ дуудлага бол энгийн. Гэхдээ энэ дуудлаганд бол тэр Монгол төрийн сүнс байгаа. Байх ёстой.
би юу гэж бусдынхаар бол алдсан байж болно. Бусд хүн алдчихэ гэж хэлж байна. Би юу гэж өөрийнхөө алдахгүй шүү дээ. Алдах ёсгүй шүү дээ. Алдаж хийхгүй шүү дээ тэр чинь. Алдрын минь альжаа бас альжаа тугай. Ахгүй төр минь хүү алдар тугай. Алдчих болохгүй шүү дээ. Тэгэхээр Монгол төр энд байгаа. Энд байж байгаа. Мантухай бол би өөрөө дуулаад эхэлдэг дээ кинон дэр тий санаж байгаа биз? Би өөрөө миний холоод мөн байгаа биз? Мөн байгаа тий. Нор бонцтой бид нар хамт дуулж байгаа тий. тэргүүтээ одоо дахиад өгнө шүү. Ангас хөөрөнгөө дахиад өгөх юм байна шүү. Баттамраа. Намайг сонсож байна уу? Асар том орон зайн үзүүлсэн. Энэ Мантухайн юу бол? Тэгэхээр Чингис их бол энэ бол тэр Монгол төрийн шүн шиг байгаад. Нэвтрүүлэг маань наадмын дараа билээ. Тий. Тэгээ наадмын тухайд бол юу шүү дээ хөө. Яагаад наадамд одоо бид нар ингээд нэг хүч гаргаад л ингээд комиссион байгуулагдаад одоо ингээд сүйд болдог гэхэлэр тэр миний ухаар шугаар бол энэ 93 наадам гэдэг юм уу одоо үндэсний их баяр наадам бол яг явж одоо нэг тийм Монгол хүнийг би тусгаар тогтносон туурга тусгаар улсын энэ үндэстэн гэдгээ гэдэгт нь нэг жилд хийж байгаа нэг сэрэх дархлааг нь бий болгож байгаа вакцин юм шиг санагддаг шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр цуснд нь нэг жилд нэг л удаа баяруудад вакцин хийж гэж шүү дээ. Чи Монгол үндэстэн гэдгийг тусгаар Монгол үндэстэн гэдгийг мэдэрдэг нэг 2-3 өдөр нь энэ болж гарч байгаа. Тэгээ гоё. Тэгээ тийм учраас бид нар хүч гаргаж морин хуурай мянгаар нь бүтэн дуугаан. Тэгэхээр тэн дээр тэр үндэснийхээ уламжлалыг их ухаалаг хэрэглэх ёстой юм байна даа гэж ойлгох юм л да. За миний хувьд Монголын яруу найргийн энэ цагийн ноён оргил хөгжмийн энэ цагийн ноён оргил энэ сайхан хоёр хүнтэй энэ нэвтрүүлэгт уулзж байгаа нь одоо их том нэр төрийн хэрэг бөгөөд их том хувь тавилан гэж бодож байна. Гэхдээ сайн нэг бодол төрлөө та бүхэн ингээд Монголын урлагийг л хөөрөлдөө сууж юмар санагддгийг. Тэр одоо урлаг соёлыг хилцдэг газар нь та хоёр маань бас хоёулаа улс төрч байсан. Улс төрийн их туршлагатай улсууд учраас улс төрччгөө дургууг нь хүргээд идэг юм уу? Нэг бол та хоёрын ярьдаг урлаг хоцрогдчиход идэг юм уу? Яагаад та нар ярихгүй байна Монголын урлагийг? Бид нар ярихгүй байгаа юм уу? Ярихгүй байгаа юм уу? Эсвэл ярихлаар мэдэхгүй байгаа юм уу? Бас тийм байж болно шүү дээ. Зөвхөн тэр та битгий хүндэл үзүүлж байгаа нэг сайн хэрэг. Хоёр ноён оргил гэдэг. Зүгээр лавгсрын юу гэсэн би бол одоо оргилосон дээр тэнгэр байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Яг миний тухайд юм уу? Таны тухайд өнөөдөр та битгий би эндээ та агуу гэж ярих бол их зохимжтой биш байх гэж би бодож байна. Агуу гэж юу нь ямар ойлголт юм? Яхаа. Ямар үед бид хэрэгжилж болох юм? Хинт хэрэгжилж болох юм? Ямар цаг хугацаанд заавал бид нар өнгөрснийг агуу гэдэг үг тэгвэл өнгөрсөн цагтай л холбоотой юм уу? Он цаг хугацааны дараа би яг таны хажууд хэлж чадаагүй зүгээр би 30 жилийн дараа агуу жанцсан нуруугатай гэж хэлж яах нь тэр үгийн утга юм бол энийг өнгөрсөн цаг дээр хэрэглэх ёстой гэд бид нар тогтчих ёстой юм шүү. Тэгэхээр ер нь агуу гэдэг бол хугацаа сунах тусам жинэн нэмэгдэх зүйлийг бол би агуу гэж
хэлж болж магадгүй. Бид нар дандаа л тэгдэм л да. Амьдад нь одоо магтцгаамаар юм аа ерөөсөн. Ерөөсөн амьдад нь тэхгүй байж байгаа л өхүүлчих юм. Тэгж байхгүй ч яавда гэдэг. Тэгэл амьдад нь тэгдгүй л байхгүй. Тэгээ та тих гэхээр бас тэгүүлэхгүй л шүү дээ. Би тэгүүлэхгүй байхгүй. Яагаад гэвэл бид нар ер нь уран бүтээлч хүн гэдэг бол өнөөдөр юм хийдгүү байхгүй юу? Хүнийг сайн нээж авч хоцорно гэдэг бол их хэрэгтэй юм аа. Ерөөсө өнгөрсөн цаг л байгаа байхгүй юу хүнд. Өнгөрсөн цаг л байгаад байгаа. Одоо цаг ирээдүйн цаг гэж байхгүй байгаа байхгүй юу. Тийм учраас хэдий ч нэ тэр өнгөрснийг одоо би бол тэгж бодож штэ. Жанцсан нуруугааг одоо юу гэдэг чим за 100 эрхэмдэнд багтсангүй 101-т одоо оруулж идэ гэдэг ингээ 101-т ч юм уу ингээ чи оруулах гэж байгаа. Надад сайхан одоо үйл хийх гэж байгаа биш та нар. Энэ хүн юм боддоггүй юм байна. Үлдээч гэж байгаа. Өчигдөр болгох гэдэг байгаа байхгүй юу? Эцээс та нар намайг өчигдөр болгох гэдэг байгаа байхгүй юу? Тэрнээс өнөөдөр маргааш хоёр болж чухал биш. Тэгэхээр тэр өчигдөр болгох чинь хамгийн үнэтэй байгаа. Тэгэхээр та миний нэг үгийг хүлээн зөвшөөрөх ёстой л доо. Өчигдрийг бүтээж байгаа юм чинь өчигдөртөө би яагаад агуу гэж таны хажууд хэлж болохгүй. Та ойлгоцсон л шүү. Тийм. Тэгэхээр энэ бол намайг хүмүүс агуу гэдэг шүү. Тийм байлгүй дээ. Тэгээд Эгшиг чинсэн сангийн далайн элсний ганцхан ширхэг тогсын цагаан овооны хиймэр түшиж торойж ява хүний нэгэн өрөөлийн тэнгэрт ясаан тавьдгүй өвөр хангайн идэр хүрэн цагцаа. би хүний бүтээсэн зүйлийн төгс төгөлдөр жанцсан нуруу хийгээд дуусчихна гэж бол батхгүй байгаа байхгүй юу? Дахиад хичнээн 100 мянган жил ингээл явна. Хэдий ч нэ төгс төгөлдөр рүү явах тусмал төдий ч нэ хүний гэгээр л нэмэгдэнэ. Би бол оргил ихэр их баярлж байна. Би их магтаал дуртай болсон. Тийм хүн болохоор их баярлж байгаа шүү. Миний оргил толгод хоёрыг ялгаж чадах ард түмэн энэ телевизийг үзэж байгаа болохоор би их баяртай байгаа байхгүй. Хэс нэг хүн ч болсон миний тухай юм үг хэлж байна гэдэг бол бодит мөн ч нараараа тийм биш вэ гэж бодоход намайг амьд байлгах гэж хэлсэн өдрүүчийн ярьдаг вакцин шиг үгүй гэж би баярлж байгаа байхгүй. Одоо бид ярьж өгөө гэдээ одоо гүгээд байх уу? Тэр чин буруу байна гэдээ одоо гүгээд байх уу? Яагаад гүйж болохгүй гэж. Эрдэм чадлыг дарга, албан тушаал, мөнгө төгрөгнөөс дээгүүр тавьсан цагт л бид ч ярих болно, биднийгт сонсох болно. Би бол ингэж боддог. Надаас илүү юм мэддэг хүнд би үг хэлж өгөхийг дандаа хийж авдаг юм би. Би тийм болохоор хүнтэй нэг ярих дурггүй. Анамын амьдрал гэдэг бол мэддгийн өмнө ичиж явах л их том зорилго баг. Юмаа ялгахаа болчих байгаа би хэцүү болчиход байна л да. Юм сайн муугасаа ялгахаа болчихсон. Тэгэхээр муунд сайныг муу гэж хэлж болдог. Сайн нь ч мууг сайн гэж хэлж болдог. Өөрөөр хэлбэл мэдрэмж болвол өвчтөн дээр тавьж байгаа яг онс шүү дээ. Чагнуур тавьж байгаа онс шиг мэдрэмж хийж хэлж. Энэ бол ийм байна. Энэ бол ийм байна. Энэ бол ийм байна гэдгийг ийм нэг тийм ялгамжгүй байдал руу орсон нь бол ер нь жоохон гонигтай юм шүү. Явж. Өчигдрийг ухаарсан цагт л маргаашийн тухай төсөөлөл бүдэг бадаг бий болох боломжтой. Тийм учраас хамгийн үнэтэй юм бол өчигдөр.
өдөр шүү. Надад бол тэр одоо цаг ирээдүйн цаг хоёр бол хоёулаа байхгүй. Ганцхан өнгөрсөн цаг л багтах. Бид хоёр ярьж байна. Ярьлаа бол өнгөрсөн цаг. Ярих гэж л байгаа бол ирээдүйн цаг. Бид хоёр хоёуланд нь байхгүй байгаа байхгүй. Өнгөрсөн цаг л байгаа. Бидний гарт. Өчигдөр бүтнээр байгаа. Тийм учраас өчигдрийг зөв ухаарахгүйгээр өнөөдөр маргаашийн асуудал бол ямар ч асуудал бол тун хүндрэлтэй. Монгол тулхтны 100 эрхэм. Монголчууд чи ер нь яг орчин цагийн монгол хүмүүс. Одоо та санаж байгаа 1926 онд үсттэй Эрдэнэт хаан 51 хүүхдүүлөө Герман Францад сургуульд явуулсан. Одоо тэд нар чинь бүтэн 100 монголчуудыг дэс татсан байгаа шүү дээ. Үнэн чанартай тэд нар л өнөөх нацагдорч, өнөөх намдаг, өнөөх л одоо Германы нам хайзрангуй одоо эднэр Европт очсон. Азаас. Одоо тэгэл манайхан гайхуулаад байна. Азад одоо манайх шиг мундаг дөрийн театртай. Азад манайх шиг мундаг драмын театртай газар байхгүй бид нар өстө мундаг байна гэдэг. Тэдний гавья. Учиртай гурван толгой шиг ийм зохиол шиг тийм зохиолыг намдаггүй насгадоржээр бичүүлнэ гэдэг бол одоо үнэн чанартай үндэсний тесрэлт байхгүй юу? Тесрэлт. Дэлхийн төвшөнд очиж байгаа хэр учиртай гурван толгой хийсэн хийгээгүй бол жишээлбэл өнөөдрийн юу гэдэг чим одоо лавгсрынгийн тамггүй төр гэдэг бүтээл бол ер нь хэцүү байхгүй юу. Тэгэхээр тамггүй төр гэдэг бүтээлийг тийм жижигэн зохиолыг бол ер нь Азад ховорхон хийсэн шүү. Тийм сайн. Сайн гэдэг нь нөгөө Шекспирийн баримжаагаар би барьж байна. Гамлет эднэрийн зохиолтол ураар авал тэнцсэн байгаа. Ураар авал тэнцсэн баг. Тэгээд Монгол санаа би бол тэрнийг үнэхээр гайхамшиг гэж бодож байна. Одоо нэрээ одоо энэ шагнал урамшил энэ төр гэж байдаг бол Баатар юм уу? Одоо юм зөвхөн тэр хаан юм тамга төрдөгч юм аа. Шекспирийг бол нөгөө саяын гэгэрүүл мэгэрүүлтэй холбоод хүн төрлөختөн чинь нэг мундаг одоо цацарсан үе байна шүү дээ. Тэр цацарсан үеийн сэтгэлгээний төвшөнд очсон байгаа байхгүй юу? Тийм төвшөнд өөр монголчууд ч очиагүй, бараг японочууд ч очиагүй, ерөөс Азаас очиагүй байхгүй юу? Тэгээд тавгсран тамггүй төр хүрээд ирсэн гээ. Тэгээд тавгсран гэдэг чинь хин бэ гэхэлэр нөгөөх намдаг байсан байна шүү дээ. 30-аад оны үед. Тэгэхээр одоо би мундаг л гэдэг байна, шарам мундаг л гэдэг ингэж яриад байна. Тэр гончгсонлоо эднэр чинь хийцэн байна шүү дээ. Тэгэхээр дахиад өчигдрийн тэр үн цэнийн тухай их үн цэнээр олдсон ийм үе өнөөдөр нэг мартчих юм дуунуудаа цөмийг мартчих. Аргалаас ээж биш нэр. Уран бүтээлч. Уран бүтээн гэж юу юм чухал юу гэлээ. Уран бүтээнэ гэдэг бол тэр сонсогч, үзэгч, хүртэгч тэгээсээ юм уу тхимсэн гэсэн бодлыг нь чадахгүй байгаа бодлыг нь гүйцээж бийжүүлэгчийг л уран бүтээл гэж хэлж болж байгаа. Он цаг, орон зай хоёрт баригддаггүй. Тэгэхээр юу хэлээд байна вэ гэхлээр нэрээ жинхэнэ уран бүтээлч болвол 1100-ны өмнө хийгч 1100-ны өмнөх шиг мэдрүүлж чадна. 1100-ны хойдохыгч 1100-ны хойдох шиг мэдрүүлж чадна. Тэгэхээр бараг би бөөтэй адилхан шиг юм яриад байна шүү дээ. Магадгүй бөөтэй ч адилхан байж магадгүй. Онгод гэдэг үгийг бид нар уран бүтээлчийн онгод, бөөгийн онгод гэж ярьж байгаа нь монгол хэл бол яг зөв яриад байгаа юм байна л да.
Хөөш яасан бэ? Яах вэ? Цагаан сувраг энэ тухайд бол яг дээ тэгэл. Мотор. Ахуйгаас тасарсан зүйл л дээ. Дотгошоо чимэлж хүн нэг энэ бодит буй орон зайгаас юугаараа ч юм оюун санаагаараа ч юм уу ямар нэгэн өөр төлөвт шилжихийг оролдож буй нэг бол арай өөр юмыг мэдрэхийг хүсч буй тийм хүмүүсийн дунд бол бүр энэ бол гайхамшигтай хөгжим. Цагаан сувраг бол тэр тийм бодиттой зүйлийн хөгжим биш юм аа. Тэг нэлээд одоо хийсвэр. Хийсвэр. Өөрөө ер нь аль зэрэг хүн бай? Хүн чанарын хувьд ямар хүн бай? Би муу хүн байна. Муу хүн гэж бодсон бол өдий хөтл юу гэж үздэг гэт. Юунд? Хүний төлөө. Хүн бол өөрийг нь танилж өгөх юм а гэж. Өөрийнхөө тухай өөрийг нь танилж өгдөг. Өрөөлийг таних тулд явсаар байгаа л өөрөө өгдөг ийм амт юм гинэ. Таних боломжгүй юм чи. Боломжгүй юм ба. Яг өөрийг нь таних гэж боддог тийм. Ийм юм. Илэрхийлэх боломж байж болно. Илэрхийлснээр нь хүн ямар хүн бэ гэж дүгнж ярьж хэлцэж болно. Ер нь хийж байгаа бүтээл болгон бол одоо миний оюун санааны өөр хөөрөл. Би байхгүй болоод 1000 жил болсон бай гэж бодъё. Байхад тэндээс миний зүрхний цохилт, миний цусны бүтэц, миний сэтгэлгээний байдлыг бол тэндээс олох боломжтой. Яг нь тэнд би явж байгаа. Би явж явах хэвээр. Тэрнээс өөрийгөө таньчих юм бол ер нь мэдхгүй. Бас хүн байж чадахгүй болов. Тэгвэл энэ үеийн эхний чинь хамгийн чухал хэлээд байгааг өөрийгөө таниал гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ чинь тэгэхээр чинь боломжгүй юмыг өөрөөлж мөнгө л зүйл л дээ. Хизээч танихгүй. Тэгээ танихын төлөөл явна. Тэгээ танихын тулд өөрөөр оролдох бусдыг л бусдаас л хайж олно шүү дээ. Би бол энийг бол өөрийнхөө ааш араншин өгөгдсөн өгөгдөхүнээ тань гэсэн үг биш. Өөрийнхөө юу чадаж, юу мэдэж, юу хийхээ таниал гэсэн үг гэж боддог байгаа шүү дээ. Би тэгж залгаж ойлгоод байгаа. Би юу хийж чадах чадвартай. Бидний ойролцоо байна. Зүгээр нэг яруу найрагч хүн болохоор гоёор хэлээд байна л да. Би чадахгүй. Таач нэг мохоо ярихгүй л байна л да. Гоёор хэлээд багтаа шийдэх үг болчих юм шиг. Гоёор биш, яруу найрагч гоё юм биш шүү дээ. Яруу найраг үнэн байх хэрэгтэй. Хүн байх гэдэг хүн байхаас хэцүү. Хүн байх гэдэг эцэг байхаас хэцүү. Амьд амьдрна гэдэг бол өгөхөөс хэцүү гэж. нэг хэсэг таны бие нэлээ муудаж яаж өвдөв, яагаад өвдөв гэдэг ямиг асуух гайгүй. Ер нь бол нэг тийм амьд үүсэн мөч хүнд тохиох чинь нэг бол хүнийг маш их урагшлуулдаг юм шиг байгаа. Нэг бол урд өмнө хизээч үнлээгүй үнлэмжийг шинээр ирүүлдэг юм шиг байгаа. Үхэл яг үүдэнд отож яах гэдгийг мэдрэх шиг баг гайхамшиг гэж байдаг юм да. Тэр хэмжээтэй. Үхэл бол ерөөсөө яг дэргэд байгаа. Амьдрал гэдэг чинь бол хэмжээ хязгаартай нэг хүний амьдрал. Ямар нэгэн хэмжээгээр ашигтай өнгөрүүлэх тухай асуудал байна болохоос баг уцсах байхгүй юм чинь хөөе. Тэрнийг мэдрэнэ гэдэг бол асар их хүч өгдөг. Тэрнийг надад мэдрүүлсэн байхгүй юу? Үхэл миний хажууд байна гэдгийг мэдрүүлсэн. Тэгээд үхлээс гарахад бол бас хүмүүс цэцрэгч хэлдэг. Ер нь ихтэй зоригтой байвал үхлээс гарч ийн гэж. Бас үгүй ч юм бэлээ. Бас хүмүүс хүний сэтгэл тэр хүний өгөөмөр одоо давлгаа сэтгэлийн давлгаа бол асар хүчтэй байдаг юм байлээ. Би бол бас л их ааштай хүн л дээ. Тэгээд энэ аашаа гаргаад хүүхдүүдэд энэ төр аашаа гаргачихад дараа нэг эмшдгийг. Би ер нь оршуулган дээр ойлгохонгүй болчихоо доо гэж хариад боддог байхгүй юу. Тэгэхээр заавал намайг нэвшигтэл ойлгох хэрэг юу вэ? Зүгээр нулимуулахгүй үхэл болж байна гэж боддог болсон сүүлийн үед. Би бол одоо үхлээр хэн ирж уйлах бол хэн
дотроо баярлах бол энэ төр гэж нэг их тийм тооцоо ноцоо хийхгүй л байгаа л да. Би бол хийж байгаа. Би бол хийхгүй байгаа. Би бол хийж байгаа. Яагаад гэвэл миний амьдрсны үнэ. Хүний амьд байгаа хүний үнэ бол өгсний хойдох үнээс хямдхан шүү дээ. Ер нь тэгээ хүн бол яг махан биеэрээ гэх одоо яг энэ байдлаараа бол энэ үедээ л байх болохоос ер нь байт юм шүү. Дараа нь байж л байт юм шүү хүн. Би бол тэгж л боддог шүү. Хүнийг ер нь их үхдэг гэдэг нь бол биеийн орхитгол гэдэг ойлголттой төстэй ойлголт юм байна л гэж ойлгоод байгаа шүү. Үхдэг гэдэг нь цаашаа. Би хоёр нь бол тусдаа байгаа. Яг миний одоо энэ минутанд 60 цогтөг судсанд ирсэн болохоос биш энэтэй эхэлсэн энэтэй дуусахыг биш байхгүй юу? За ийм их үү. Гайхамшигтай. Гайхалтай нартай хамт миний сэтгэлд нар мандаж байна. Өчигдөр өнгөрсөн дуусан удаж өнөөдөр бүх зүйл шинээр эхэлж байна. Оюуныг дэмжигч Live Energy Group. Ус дагсан тунгалагаар уул бараалсан үдсгэлэнт орчин хүнээ гэсэн эгийн цогцлбор хүнүү хороолол газрын дэваач. Эд хөрөнгө алдвал багыг, нэр хүндээ алдвал ихийг, эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц. Эрүүл мэндээ хайрлан хамгаалцгаая. Эрүүл мэндэд чанарыг Bank Farm. Монгол тулгадны зүүн эрхэм. Гэхдээ их сайхан юм. Энэ эрэгтэй эмэгтэй хөтлөгчийн тухай би ерөөсөө их боддгийн. Гэхдээ энэ яасан сайхан бодож олсон юм бэ гэж. Одоо ингээд энэ зочин ингээд орлоо гэхэд бол аль сайхан зөөлхөн хэлж байгаа үг нь аль мэддэг юм аа эмэгтэй хүн лөө харж хэлдэг байхгүй. Аль нэг таарах уу нэг таарах хатуу ширүү юм аа бол над руу харж хэлдэг. Хэндэ ануудад болж гинэ. Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь өглөө нарыг тасан хүлээх. Хорвоо ямар сайхан зогцсонгуутай юм бэ гэж би ануудаа баярлдаг. Ануу минь гоцгчлантай ийм хөрхөн ухаалаг охин байна гэдэг бол бид нар байхгүй бол бид нар зөөлрнө гэж байхгүй адгуус шилэх юмнууд байхгүй. Хэцүү шүү дээ. Эднэр байж ижил бид нар нэг юм байх юм биш. Сайн мэдчихэж өөрөө. Сайн мэдчихэж. Жишээлбэл эмэгтэй хүн дээр сэтгэлийг онох байдал дээр та хэр онцтой байдгүй, хөгжимшгэ байдгүй. Болдог болохоор чинь чамайг би харин дуулмаар байна. За ер нь бол энэ эмэгтэй надаас юу хүсэж байна? Юу хүлээж байна? Гэдгийг бол онцлохыг хичээн шүү. Ерөнхийдөө бол ойролцоо буугаад байх шиг байдаг. Амьдралд хоёо заяахгүй анхныхаа минь харми анхны харми Кинон дээр би нэг өөрөө дуулсан шүү дээ. Энэ хэсгийг Тэгэхээр таны яриаг сонсож байгаа хүмүүс энэ ямар сайхан хүн бэ гэд ахаад дараагийн төрөх асуудал бол энэ хүнд юу н ямар эмэгтэй хүн таалагддаг юм бэ гэж би даасан гэхүү би даасан бодолтой хүн ер нь миний стилийг татна л гэж би бодож байна. Тэр зүрхүүд байна уу, ууртай байна уу, досгон байна уу, их дураараа байна уу? Тэр нь өөрөө хүний нөмөрт биш. Нэг өөрөө ил нэг шиврээ боронд нэг цувгуу гараад ирдэг л хүн одоо баймаар байх юм.
Байн санаа алдахад гэж сайхан дуу байдаг. Энэ шүлэг байж л тэр аялгау төрсөн мэт. Нэг бол тэр аялгаунд тэр л шүлэг байх ёстой мэт. Ингэж нийлсэн тийм дуу санагддаг. Тий Лавгсрын бит хоёрын хувьд бол заах чи нэг шүлэг хийчлээ ая хийгээд өгөөч гэж Лавгсрч надад тэгэж гуйж говшиж гэдэг юм уу эсвэл тушааж албадаж ирсэн их ирж байгаа юм. Тэгдгүү болохоор цөөн бүтээл байдаг тийм ээ хамтарсан. Би ч гэсэн Лавгсрынгээс нэг ийм шүлэг чиний бичээд өгөөч нэг ийм бичээд өгөөч гэж бол нэг гуйж байгаагүй. Их том байгаа үз бид хоёлаа их том юм байгаа үз гуйж байгаагүй. 280 зэрэгтэж авшаад. Ер нь Лавгсрынг бол би насаараа л дагж яваа. Хөсөлдөж байгаа Лавгсрынтай. Хөсөлдөж байгаа. Юу бичих нь вэ? Юу гарах нь вэ? Ямар санаа хэлэх нь вэ? Энэгүүгээр би бол байх энэ яг нэгэнт л бид нар энэ үед төрсөн учраас энэгүүгээр би байх бол ер нь ямар ч боломж байхгүй шүү харин. Бид хоёр нийлээл одоо арх уугаал элдв юм яриад ийм ерөөсөө байх. Тийм хизээч байгаагүй. Ер нь би Лавгсрынтай ер нь тэгж ярих юм бол шүлгийн унших нь илүү дуртай болохоос уулзах дуугүй шүү дээ. Яг явж шүү. Ижил цэнгүүд дүлхэлцдгэлтэй. Тийм учраас та түрүүн би Лавгсрынтай уулзах дургүй гэж чинь тэр жамаар л дүлхэлцэж байгаа юм биз. Гэхдээ сэтгэлийнхэн мухарт авиасын тухайд хүлээн зөвшөөрөлцөл бол байх юм байгаа зү. Үүнийг нэг та хоёр маань хамт суусных. Би энэ шүлгийг уншаад уйлдах байхгүй. Байн санаа алдах. Та нар явж байна уу? Байн санаа алдахад минь баруун хойноос салхилаад өгдүүлж байгаа. Гэлтрээ зөөлөн шившэн чүглсэн гизэгний чин нүнэр хийсээд ирдгүүж байгаа та. Шунхан улсын цаанаасаа шуудын цуваа ганганаад ирдгүүж байгаа та. Суужил жаргаагүйч сайхан чиний минь сүүдрийн чин сэмэрхийг зуугаад ирдгүүж байгаа та. За энэ бол Лавгсрын мөн байна өөрөө. Нэг тийм хайрын тухай нэг тийм багтарсан юугаар ихлэх хэвээр байна. Тэгээд нилээн дээд өнгөөр ихтэй. Сүүдрийн чин сэмэрхийг зуугаад ирдгүүж байгаадаа гэдэг хайр бол үнэхээр том байгаа биз. Сүүдрийн сэмэрхийг зуугаад ирэхдээ энд бялхах гэдэг шүү дээ. Тэр хайр бол том байгаа биз дээ. Том байгаа биз дээ. Том шүү дээ. Зуугаад ирдгүүж байгаадаа. Сүүдрийн чин сэмэрхийг зуугаад ирдгүүж байгаадаа. Тэгэл яг нэг дуутай бах хайргүй байхын аргагүй. Чамдаан би хайргүй байхын аргагүй. Нөгөөх нь өөрөө ч яриад байгаа. Байн санаа. Тийм байдаг байхгүй. Тийм учраас яг бид тэр чинь янагалдаг юм аа нэг ойрхон танд юм юм ярих. Энэ дурггүй. Би дурггүй. Гэтэ ялагдтал бол их сайхан. Их харилцааны ял. Одоо хондоо та бид хоёр ингээд нэг юм дээр маргалдлаа гэж бодъё тийм ээ. Үнэхээр маргалдлаа. Тэгэл надад сэтгэл ханамжтай үлддэг нь таны бодож байсан зөв гэж та бодоод гарах нь л надад их үнэтэй. Буруу ч байсан. Ийм явдлууд зөндөө байдаг. Амьдрал зөндөө болж байсан. Би энд их баяртай байдаг. Их дэлхийн нэг эд эсэн бид. Газар, ус, агаарын хүчинд хүн байна. Түүнээс амиан олж авна. Ам оюуныг бүтээн. Тийм болохоор газар, ус, агаараа хайрлаж хамгаалахгүй юм бол хүн байхын учир утга гэж юу вэ? Тэг их дэлхийн маань эрүүл байвал бид бас эрүүл байна.
Байгаль дэлхийн хайрлах хүний хайр бол 3 цагийн их хайр байх ёстой. Хэрвээ хайрж ис чадвас нэгэн дургуйгаан хүрсэн өдөр дэлхий чимээ гисгсэрх болно гэж хэлмээр байна. Дэлхийн байгалийн баялаг шахагдшгүй биш үлээ. Тиймээс дэлхийн улс орнууд өнөөдөр ногоон хөгжлийн төлөө тэмүүлцгээж байна. Бид ч бас экологийн тэнцвэрийг хангасан энэ ногоон хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. Их дэлхийгээ ижишгээ хайрладаг түүхтэв соёлоо эрхэмлэн дээдэлсэн эгэл нэгэн эрдэнэт хүмүүн танд зориулв. Ногоон ном. Сайн төрөшхийн эрхэм үндсэн сайн хууль, сайн засаг. Монголын тэргүүлэгч хууль зүйн ферм. Ананд Батцая. Ус дагсан тунгалаг агаар, уул бараалсан үдсгэлэнт орчин, хүнээ гэсэн эгийн цогцлбор, хүнүү хороолол, газрын диваач. Монгол тулгадны зүүн эрхэм. Одоо бид хоёр нэг юм хийх гэж чадаагүй одоо энэ үргэлжил дотроо бодож л яваа. Улаан хадаг гэдэг нэг дуурийн цом бол би нэг өхөөсөө өмнө сонсчих юм уу гэсэн. Бид хоёр биш л одоогоос 30 жилийн өмнө дууртай болчих болсон байхгүй юу? Улаан хадаг гэдэг дуурийн цом л үхгүй юу? Ер нь сайн. Гайгүй. Нөгөөдхийг би хийн гээл сайд болоод дарга болоод би ч бас нэг тиймэрхүү өвчтэй шүү дээ. Сайд болоод дарга болоод ерөөсөө энэ тэнд үсгсээр байтал нэг битгэл 1 жил 2 жил 3 жил болсон байна. Чиний тухайд би нэг гайхаж боддог байхгүй юу? Ингээд нэг аялч төрийн нүүрэн дээр л нэг сайдын зөвлөх яваад байх юм. Одоо энэ Батарын яамны сайдын зөвлөх үдтэй. Энэ Батарын яамны сайдын зөвлөх тэгээд ингээд яхаар чи бол цаглагшгүй зөвшөөрөгдсөн хүн байна. Эсвэл цагийг мэдэрч амьдрч чаддаг хүн байна. Энэ хоёрын чи аль нь? Намайг тийм л да албан тушаалт дуртай гэж ярьдیں۔ гэсэн. Би ч дуртай байсан. Би бол энийг үгүйсэхгүй байна. Ямар нэг юм бодцоод хийж гүйцэлдүүлье гэвэл ямар нэгэн хэмжээгээр тэр өөрийн гарт хүч байх хэрэгтэй юм байна л дээ. Хүч байх хэрэгтэй. Гэдгийг бол би мэдсэл дээ. За сайд байж үтс их хурлын гишүүн байж ингээд замбраагүй олон юм би. Нэг ч албан тушаалд би болъё гэж хүсэл тавьж байгаагүй. Ямар ч архиваас хэн ч хэдэн зууны дараа очиход би ямар нэгэн тийм санал гаргаж байсан тал байхгүй. Тэгэхээр намайг би итгэвтэй байсан. Намайг очиж байсан. Би дуртайгаа очиж байсан. Бодож шүү дээ. Сэтэнбэл дараа нэг удаа дуудаад энэ цэгмэд бид нар одоо хөгшрлөө. Соёлын яамны сайдны зөвлөлт орлогчийг хэлж байгаа. Хөгшрлөө. Одоо та нар бол ажиллах цаг ирж байна. Ер нь цэгмэдийн оронд чамайг тавина гэж бодож байгаа шүү. Тэр чинь нэг хүн мэддэг байсан юм чинь гэж бодож байгаа шүү. Чи намын туурооны хороо соёлын яамны архивт цалинтай 3 сар архивт суугч хэлсэн. Тэгээ яг гарах гэж байхад өрөөнөөс нь гарах гэж байхад хөө нөхөр гэсэн эргээд гарахад энэ үгийг би ганц чамд хэлээгүй шүү гэж хэлж байгаа дарга. Тэгээ намын туурооны архивт суугаад би юу эсэйг мэдэж болох вэ? Тэр үед бол ямар байдал манайд үүссэн байсан бэ гэхлээр Сэтэнбэл даргын гэргийн Анастасия Ивановнагаа бол урлагт их одоо сэтгэл гаргадаг, маш их оролцдог. Тэгээд л нөгөө том төрийн концерт төр болохтой зэрэг л нөгөө намын туурооны улс төрийн төвчөө очиж хяндаг. Тэгэхээр авгаа ирж үздэг. Тэгээд загнадаг. Тэгээ авгаа ч нөгөө бас юуны соёлын нэлээд боловсралтай. Тэгээ нөгөө улсын төвчөөний ч гэсэн халга авахгүй те. За ер нь намын тууроонд бол энэ концертын авгаа оролцдог ажилд өөдөөс нь одоо нэг намын туурооны өмнөөс үг хэлээд байх. Ийм боловсралтай залуу хүн л одоо тавихгүй бол ичээс хэцүү юм байна. Бас тийм бодлого сүрж явсан байх юм тийм. Явсан шиг байна. Тэрнийг бол Адиа дарга надад хэлжсэн л да Адиа дарга одоо амьд байгаа асуусан ч та нар болно. Тэгээд л тэр дарга дуртай гэдэг нэр авсан одоо тэр. Тэгээд авгаатай одоо халз үздэг ийм болж өрөхгүй. Авгаа намайг тэгдэг байсан одоо намын туурооны онолч дургуухан хөрглөөр. Би жоохон онол ярина л да гэдэгсэн. Ганц нэг жишээ хэлэх жишээ нь. Одоо 1983 онд тэрийн шагнал хэлэлцэхэд
соёлын яамнаас Норбан цэцэг тэрийн шагналд нэр дэвшүүлсэн байсан. Авгаа маш их уртаа суулж байна. Яахааран ганц нэгэн дуулж дэлхийд харсан дуучин төгчөөд яахааран энэ дэлхийн том театрт дуулсан дуурийн дуучид яагаад та нар тэрийн шагналд. Тэгээ гарахтаа тэгс хэрвээ чи тодорхойлвол урт насыг тодорхойлох боломж байна. Дараагийн өнөөдөр ороо хараад Норбанд чинь өгүүлэхгүй. Чадна. Урт насанд ямар ч асуудал байхгүй юм чинь. Тийм том дуучин юм чинь. Тодорхойлол бол тэрийн шагналын хорон дээр би хамгаалахад бэлэн. Ямар ч асуудал байхгүй. Их театрт дуулсан тэр үед чи мэдв. Хэрвээ юу ячвал чи дэмжих гэж. Би дэмжин. 100% дэмжин. Гагцхүү та дараад Норбанд цэцэг дэмжих асуудлыг та хань ярьж өгөх хэрэгтэй. Тэгэл болоо. Тэгэл гэсэн. Тэгээ хоёулаа гар бариад гашсан. Тэгэл тэрийн шагналын хорооны хуралд ороод хоёр дуучин орж ирлээ гэж одоо бөөн юм болно үсттэй. Нэгэнд нь л өгнө гээл. Тэр чинь аваргууд байхгүй бид чинь. Тэгэл нууц санал хураалтаар хоёулаа гараад ирсэн. Тэгэл нэг өдөр хоёр одоо уламжлалт болон сонгодог чиглэлийн хоёр дуучин тэрийн шагнал авч байгаа байхгүй. Нэг өдөр авсан гэдэг юм тэр ямар сайхан түүх вэ? Анхны дуучид. Анхны. Ерөнхийдөө бол би одоо юу гэх юм бэ? Юман бол одоо үнэн чанартай бол мэднэ. Музей маань юу вэ? Номын сан маань юу вэ? А энийг бол үе үеийнхэн энэ бол мэдж байгаа гэж мэдж байгаа. Ягаад гэвэл би дорцрон сайдыг дагсан. Би чойжлын чимдийг дагсан, манай хэлтсийн дарга. Жанчвыг дагсан. Мөн үү? Цогцол могоочдоо тэнд байсан. Намын төв хороонд бол одоо томчууд байсан. Балхааж байна. Цэдэн бол дарахтаа нэг хойр байгаагүй ч гэсэн хаяа нэг таарлаж лээсэн. Ер нь надаас бол вагон ерөнхийлөгч бол үргэлж асуудаг байсан. Очроо туваач гэсэн зөвлөдөг лээсэн. Зөвлөдөг байсан. Инквайр харин их зөвлөдөг байсан юу? Ямар сони? Инквайр их зөвлөдөг байсан. Ягаад гэвэл өөрөө нөгөө соёлын салбарт ажиллаж байсан болохоор өөрөө мэдчихсэн байх л та. Мэдчихсэн баг. Тэгэхээр энэ юмаа мэдж байсан зүйлийг ашиглах хэрэглэх хэн зөв юм болов гэж албан хаагч хүнийгээр хэлэх юм бол туршлага нь хэрэгтэй юм гэж үздэг юм болоо даа л гэж би зүгээр бодох юм да. Гэхдээ туршлага гэснээс миний нэг дургүй юм бол улс төр туршлага суух, аливаа юм туршлага суух гэдэг бол худлаагүй байхгүй. Туршлагатай хүн гэдэг бол байран дээр зогсож байгаа хүнийг хэлдэг. Том сэтгэгчд бол яг өөрийн чинь ярьдгийг бичсэн ярьсан байдаг. Туршлагаар юм хийнэ гэдэг бол давтнаа гэсэн үг л гэж хэлсэн байна. Албаны үгээр хэлвэл гэж хэлсэн шүү дээ. Би бол туршлага гэдэг үгийг өөрөө хэрэгэлдэг хүн байхгүй. Өөртөө өгөгдөж байгаа зүйлийг өгөгдсөн зүйлээ хурааж хомж чадсан л туршлага болохоос биш. Тэрнээс биш олон жил ажилласан туршлага биш л дээ. Төрийн болоод төрийн дээд шагналууд бол байх ёстой гэж би боддог. Манайхан бол байх хэрэггүй ч юм згээл ярьдаг л да одоо. Би бол нэгэнт төр гэж юм байгаад тэгээд бодлого гэж юмыг хийгээд тэгээд улс орноо хөгжүүлэх гэж байгаа бол иргэдээ урамшуулах хэрэгтэй. Иргэдээ урамшуулахад тэр бодлогыг явуулахад хүчин болж чадах үз. Тийм хүний бүтээл хөдөлмөрийг үнэлэх ёстой. Тэгэхээр бол шагнал бол байх ёстой. Шагналаас хүн ер нь татгалцдсан болов. Тэгтэл таны хувьд татгалцсан түүх байдаг. Тэгэхээр шагналаас татгалцсан гэдгийг чинь энгийн хүн логикоор бодоход нэг бол голсон байж таараа. Нэг бол мэдхгүй одоо цаана нэг айхтар шалтгаан байсан л байж таараалах л та. Шагналаас бол хүн татгалцдаг байгаа. Тий? Өөрөө болвол зарим хүнд би байна гэж ойлгодог нэг юм байна. Би байна. Гончиг сумлоогоо айд бол тийм ойлголт байгаагүй шүү дээ. Би байна гэсэн ойлголт бол байгаагүй шүү дээ. Бусад байна гэсэн ойлголт бий. Өөрөөр хэлбэл гончиг сумлоогоо айд бол ямар зорилго байсан гэхэлэр өөрөөсөн илүү хөгжмийн зохиолчийг л гаргах нь үндсэн зорилго байсан. Өөрөө бол чухал биш байсан. Би байна гэдгээс гадна бид байна гэж боддог хүн бол татгалзах боломжтой. Бид байна гэж боддог хүн. Бид байна гэж боддог хүн бол шилдэг хүн гэсэн үг бол бас биш. Зүгээр тийм төрлийн хүн байж болно. Тэгэхээр би бол тийм төрлийн хүн байж магадгүй учраас зарим үед татгалзах хандлага бол байдаг. Татгалзах гэхээс илүү надад бол хориг тавих гэдэг. Өөртөө хориг тавих юм аа. Татгалзаж байсан гэж хэлэхээс илүү хориг тавих гэдэг үг нь зөв байна. Тухайлбал та бодоод үзэл дээ. Яг эд миний үеийнхэн гавьяа тавч байсан үед би сайд байсан.
одоо хинээр тодорхойлуулаад хинт би одоо тэр тодорхойлтыг өгөх юм бэ одоо. Асуудал ийм болж байгаа байхгүй юу? Тийм байна л да. Бүгд гавьяат болж байгаа байхгүй юу? Алтан хоёог одоо нацаг дорж бүгдээ ерөөс одоо тэгэл бүгд лавсрам одоо ингээд ерөөс урлаг соёлынхан бүгд л гавьяат боцгож болох ч ёстой тэр усууд. Хаа нэгэн газраас тодорхойлох гэдэг байсан л да. Тийм асуудал байхгүй. Тэгэл би 2005 он хүрсэн. Соёлын тэргүүний ажилтан гэдэг тэмдгийг энэ Инквайр Бадрууган хоёр соёлын хорооны дарга болоод би соёлын яамны нэгдүгээр нөгөө соёлын яам байхгүй болчихгүй. Тэгээд соёлын яамны нэгдүгээр орлогч сайд биш болчихгүй. Тэгээд Бадрууган соёлын хорооны даргаар. Тэгээд намайг үдэж гаргахад соёлын тэргүүний ажилтан гэдэг тэмдэг өгчээсэн тэр хоёр. Тэр ч 2005 гэдэг чи тийм саяхных юм. Гүг би юу ярьж штэ юу 90 оны намрын юм ярьж штэ соёлын тэргүүний ажилтныг. Тийм соёлын тэргүүний ажилтныг. 2005 он хүртэл бол би ямар нэгэн одоо тэмдэг мэмдэг шагнал магнал төрийн шагналаас өөр шагнал бол аваагүй. Улсын төрийн дээд шагнал бол ерөөс аваагүй. Надад боломж авах. Тэгэхээр энэ хугацаанд бол бодоод үзэлтэй би 1985 онд гарын 5 хоруу киноны хөгжим хийсэн. 67 онд анхны дугаан хийгээд гэрэл тоддуулаад бүх одоо хүмүүс дуулсан. Хоёр дахь дуурангоо угаз хатхан шагналхтаа уран цагаан хуруутай яагээд банзагч дуулаад сохтой хүн хүртэл дуулж байсан хүн шүү дээ. 68 оноос хойш. Тэгэл сэвтэн нэг сэтгэлч гэдэг юм одоод мусан дуу хөгжим. Ижил хөөр ижил дуугаар нь үсттэй. Тэгэхэд Адар сүрэнгийн чинь нэг хонгоо шиг хөндийн дуугараад миний болохоор нохоо уцж байгаа юм шиг дуугараад байгаа байхгүй. 생생긴 소와 시공구로 차차기 урсгаалтан бололдохоо нэг гавьяат ер нь бас боломжтой баймаар байгаа байхгүй юу? Боломжтой. Тэгэл 20-50 сар бат чи нөгөө соёлын яам намын туу хороо хөгжмийн холбоо дахиад сайд гээд 20-50 сар бат 2005 он хүрч байгаа. Тэгээд багванд ерөнхийлөгч тэгсэн туслах нь уцдгийг. Дарга төрийн 2 дахь шагнал авсныхаа дараагаар насаа хойш хийсэн бүтээлүүдийн жагсаалтыг нэг өгчөөч гэсэн. За би дотроо бодлоо за маань хүн чинь урлагийн гавьяа сэтгэлтэн л өхөнтэй надад. Одоо өөр юм байхгүй юм чинь урлагийн сэтгэлтэй өхөнтэй. Зарлиг унсан чинь ардын жүжигч нэ. Зарлиг уншиж шүү. Ардын жүжигч. Нөгөө гавьяатыг алгасаад тэгээд бодлоо. Тэгтэн тэр өрнөлтөн дээр бас их сонио. Монгол төрийн соёлын бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хойно өрөөс. Ер нь ардын жүжигчний өрнөлтөн дээр тэр төрийн бодлого гэсэн юм байна. Миний дээр байгаа баг. Манай чин зэрэг их алиа хүн байсан л да. Би нэг телевизээр ингэж ярихгүй юу? Нэг сэтгүүлч асуухгүй юу? Танай үеийнхнээс одоо тэр нь тийм энэ нэм гэдэг яг та одоо томьёолж хэлвэл яг яаж тодорхойлох вэ гэхдээ зэрэг би хэлэхгүй юу. Хангал бол одоо хамгийн мэдрэмжтэй. Нацаг дөрж бол хамгийн боловсралтай. Шарав бол хамгийн авьяастай. Бэлэг жаргал бол хамгийн чадвартай гэж хэлэхгүй. Өнөө чин зэргийг мартчихжээ. Телевизээр мартчихжээ. Тэгсэн чин зэрэг нэг хүнтэй ярьсан баг. Миний хийг давтаад хамгийн мэдрэмжтэй хангал үнэлэлтэй хамгийн боловсралтай нацаг дөрж хамгийн авьяастай шарав хамгийн чадвартай бэлэг жаргал хамгийн тэнэг жанцсан дург гэсэн гинэ. Гэвч чинь гайгүй юм хийгээд байдаг гэсэн чинь. Гэвч чинь хамаг байдаг авьяасан хөгжмөс бусд юм төгс юм чинь гэсэн. Өөрөөр хэлбэл чин зэрэг юу гэж бас багштай болохоор тарамсцэл явдаг байсан байна л да. Хэрвээ дарга сайд хийгээгүй, хэрвээ хөгжим судлаар оролдог зөвхөн хөгжмөө зохиосон болвол нэрлж болох байсан гэсэн санаа байхгүй юу? Тэгээд тэрнийхээ хувьд бол би хэмжээний хувьд бол би алдаа хийсэн. Миний их олон сайд дарга байсан энэ хөгжмийн судалгааны чиглэлээр их олон жил ажилласан явдал бол үнэндээ том хэлбэрийн гихүүдээ бүтээл баг гэсэн би. Дуур бол би бичээгүй. Симфони би ганцхан симфони бичсэн. Бүжгийн жүжиг бол би ганцхан мэрэгэн буусан чанаа гэж ганцхан бүжгийн жүжиг бичсэн. Намаа хүн хэлт юм л да.
дуур бичээгүй ч гэх шиг, симфони их олон симфони бичээгүй ч гэх шиг гэл тэгдэг юм. Заавал хүн болгон дуур бичих хэвээр юм явж. Асуудал тийм байгаа байхгүй юу? Тэгэл манайхан тэгдгийг хөгжим судлал ерөөсөө хөгжөөгүй байна. Хөгжим судлал хөгжчих юм бол энэ хөгжим мундаг болоод олон дуур гарах юм байна. Тэгэл одоо яг дуур гэдэг маань юу юм гэд асуулаар хэлэхгүй. Тэгэхээр одоо чинь их сони юм байна шүү дээ. Хүмүүс дуур гэхдээ зэрэг юу гэж ойлгодоо нүр гэхдээ зэрэг дуулаад үйл явдал ярьдаг зүйлийг хэлээд байгаа байхгүй юу гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр дуур гэж юу вэ гэвэл яг тийм тодорхойл би үзээгүй. Зүгээр сонгодог тодорхойл дуулж хэлээ гэвэл дуур гэдэг урлаг бол юу юм бэ гэхээр дуучин гэдэг мэрэгжилтний бүхий л чадварыг илэрхийлэх тайзны хөгжим бүтээлийг хэлмэ ойлгож байгаа. Дуучны чадварыг. Тийм учраас учиртай гурвыг очиж үзээд хайрын юм нансалмааг балган аваад явчлаа гэдгийг ойлгох гэж очих биш. Нансалмаа дуулж байгаа хүн яаж дуулж ийнэ гэдгийг очиж үзэх гэж байгаа гэд дуур гэж байгаа байхгүй юу. Тийм учраас дуур үздэг хүн бол учиртай гурван толгойг үзэх гэж очдгоо. Үздэг хүн бол нансалмаад өнөөдөр хин дуулах юм бэ? Жавзан дулам дуулах юм уу? За жавзан дулмыг сонсцсон би үгүй. Шинэ залуу дуучин гарч ирсэн. Тэрнийг очиж балганд тэрнийг дуулуул очиж үзье. Евгенианыг нь бол тэрнийг дуулахыг очиж үзье гэж байгаа болохоос Евгенианыг нь тэр Татьяныг нь захиаг очиж сонсох гэж байгаа юм биш байхгүй юу? Яг энэ талаас нь аваад үзэх юм бол Монгол одоо 30 орчим дуур гэд нэрлсэн юмтай. Яг миний хэлж байгаа тодорхойлт руу төгсөн нь бол ерөөсөн үнийн чанартай насгад оржийн үүлэн заяа одоо гончигсмлагийн үнэн бэлэг жаргалын намбагоноос гурвал байгаа байхгүй юу? Төгсөн. Одоохондоо та бодоод үз. Жинхэнэ дуур гэдэг Тоска гэдэг дуур байна. 4 хүн дуулна. 2 цаг 40 минут дуулна. Тоска дуулж байгаа хүүхнийг хэрвээ яг өөрийнх нь дуулж байгааг нийлүүлэх юм бол тайзан дээр бүтэн 50 хэдэн минут дуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг дуучны чадал харагдаж байгаа биз? Харагдаж штэ. Гуниж дуулна, баярлаж дуулна, өшиж дуулна, үхэж дуулна, тэгж дуулна. Тэрнийг хөгжмийн зохиолч хий. Түүнийг дуурийн урлаг гэж хэлж байна. Та залуу хүн байхдаа сонгодог урлагийг бол их мундаг юм аа. Яасан гайхамшигтай дуулдгийн, ямар гайхамшигтай ингэж харж исэн гэж байгаа. Дараа нь мундаг муухай юм аа гэж ботсон гэж байгаа. Энэ ямар мэдрэмж вэ? Энийг би танд хэлсэн юм уу? Би сонссон юм аа. Хүнтэй ярьж байхад нь тий. Тэгэхээр энд их магадгүй эсвэл би их жижиг ч юм бодож байгаа гэж магадгүй. Эсвэл өөрөө их ч том асуудал байгаа гэж магадгүй. Их Монгол хүн нүгүрэн хэдэн жил болсон тэгэл байхгүй. Нөгөөх мундаг Чингисийн эзэнт гүрэн хэдэн жил болсон. Мөнгө юм шиг л байсан байх та. Өнөөдөр Америкийн нэгдсэн улс мөнгө юм шиг л байна. Ер нь хинт хүч байна. Түүнд бол манлайлал буюу дагуулал байгаад байд юм л да. Тийм учраас би бас нэг яриа дээр хэлж байсан. Одоо өнөөдөр манай эмэгтэйчүүд одоо давхраа танууд тавиулах гал нүдэн зүсүүлээл том хөхтэй болох гэж одоо мис засал хийлгээл ингээд байна. Энэ бол хүчтэй газар сайхан харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр хүчтэй газрын хүүхнүүд сайхан юм шиг. Тэгэхээр би зүгээр 13 дугаар зуунд хэрвээ өнөөдөр их шиг одоо ийм технологи ийм хүчтэй хөгжсөн бол одоо Европ хүүхнүүд хамраам намхан болгох гэж мис засал хийлгдэг ч юм уу. Нүдээ ойногоор болгох гэж мис. Өөрөөр хэлбэл Монгол хамгийн хүчтэй улсын юмн сайхан харагддаг. Юмн сайхан. Тэгэхээр Европ 17 8 дугаар зуунд их хүчтэй байхгүй юу? Хүчтэй шүү дээ чинь. Үйлдвэр хөгжсөн капитализм гэж юм чинь хөрөнгөний нийгэм асар хүчтэй. Тэр хятад чинь зүгээр анжистай л үзээд байхгүй юу? Тэгэхээр энэ хүчтэй газрын урлаг соёл нь хүчтэй хөгжөөд ирэхтэй зэрэг сайхан байхгүй юу? Сайхан болохгүй юу? Сайхныг дэлхий дагж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүчтэй газрын юмыгаа сонгодог гэд нэрлэлчихэд байгаа байхгүй юу? Урийнхаа хонгорыг дуулснаас одоо Подмосковны вечерийг дуулсан найран дээр гоё санагдаад байгаа байхгүй юу? Тийм байдал байсан байна гэдэг нь сүүлийн үед надад мэдрэгдээд байгаа байхгүй юу? Яагаад гэвэл хөөми, уртын дуу, морин хуурыг ялгаа байхгүй тэр хүчтэй улсууд чинь гайхамшигтай байна гэж хүлээж авч байна шүү дээ.
гайхамшигтай байна гэж хэлж хэлж шүү дээ. Тэгвэл бид нар үндэснийхээ хувьд сонгодог юмыг л бүтээсэл байна шүү дээ. Тийм учраас хүний юмыг дуурайж эзэмшнэ гэхээсээ илүүтэй хүний хийсэн шиг өөрийнхөө юмыг хиймээр байгаа байхгүй юу? Хийж чадсан шиг хиймээр байгаа байхгүй юу? А хүнийхийг дуурайж хийх биш. Тэр эндээ л би өөрөөр хэлбэл сонгодог дуурийг сонсоход одоо үнэх ямар гайхамшигтай хөгжимт юм бэ? Ямар гайхамшигтай дуулт юм бэ гэдэг нь ойлгомжтой. А яг юм энэ ч миний юм уу хүний юм хэрэгтэй юм уу хэрэггүй юм гэж бодож байгаа байхгүй юу? Ийм асуудал байна. Монгол тулхтны 100 эрхэм. Чин хүн гүрний үед өмсөжсэн хувцс гэхэд ухаад ахаар нэг олдчихж байгаа. Тий. Энэ хүн гүрнийх түүхэн юм байж ингээ багцаалдаад нэг нэгээс нь уйлдаад. Хүн гүрний үед монголчууд түүхэндээ эзэнт гүрнийг байгуулж исэн анхны одоогоор мэдэгдэж байгаа хамгийн том анхны тохиолдол. Монголын газар нутаг дээр. Тэр үед монгол хүмүүс ямар хөгжим сонсч тэр хөгөн задарч нэг бол хөглөгдөж байсан гэдэг бол ингээл мөнхийн онцгорол яадаг байсан юм бол бид нар онц тавьж болно. Тий онцлоход онц тавьж болно. Одоо дуулаад байгаа бидний нэг уртын дуу гэдэг нэг юм байна шүү дээ. Тий. Энэ уртын дууг бол яг энэ монгол уртын дууг бол дэлхий дээр өөр үндэстэн яг зохиогоогүй байна. Энэ уртын дууны яг хүний хоолоогоор илэрхийлэгддэг чадвар гэж ярих уу? Чадварын хувьд бол ер нь одоогоор бидэнд мэдэгдэж байгаа хоолойн чадвар дотор бол хоёр том бүлгийн нэгнийх нь ахлагч байна дэлхий дээр. Нэгнийх нь ахлагч бол уртын дуу. Нөгөөх нь бол Венецийн завжтын дуу. Венец гэдэг нэг завжтай шүү дээ. Такси байхгүй, таксийн завжтай шүү дээ. Тэдний дуу бол далайн төвшөнтэй. Ижил төвшөнд. Тэгээ нөгөө нэг агаар хүндрэх тусам нэвтрэх чадвар хэцүү. Тэгээд нөгөө завч чинь одоо би нэг сартаа шин одоо хаана явна, яа нийн гэдээ одоо хашгирч дуугараа одоо дуугаа авалцдаг. Тэгээд тэдний дуу чинь одоогийн бидний нөгөө дуурийн хоолой гэдэг чинь тэдний дууны дэг сургууль байхгүй юу? Оо гэд дуулдаг чинь. Энийг бол нөгөө задгаа театр бариад шинжлэх ухаан өгсөд ямар хүний дуу одоо хамгийн гол хөрөх вэ гэдэг зэрэг тэдний хүрээд байхгүй юу? Тэгээд дуурийн дуу гэдэг юм чинь энэ. Тэгэхээр нэг нь бол хүмүүс дэлхийд даяар бол ашиглаад хэрэглээд нэг 300-400 жил бол болчихлоо. А нөгөөх нь болох тэ зэрэг бол ашиглагдаагүй байна. Энэ уртын дуу гэдэг юм. Хүн төрөлхтний хамгийн агуу ололт. Одоо агуу ололт гэдэг бол энэ. Ерөөсөө л энэ. Энэ уртын дуу дуулдаг чадвар. Тэгэхээр энэ уртын дуу дуулдаг чадвар бол юу гэхтэй зэрэг энэ хатуу 4 цагийн улирал донд буй болсон одоо тэр аргийн одоо бие махбод тэгээд энэ нөгөө хичнээн мянган жил адуулсан энэ маллсан энэ малтай нөхцөгч байхад малыг одоо гэршүүлсэн ийм хүнээс л гарч болно. Ягаад гэвэл хятадууд чадахгүй дээ биш. Оросууд чадахгүй дээ биш. Болохгүй дээ байхгүй юу. Тэгэхээр болдог нь энэ. Тэгэхээр энэ бол хүн төрлөختний одоо алтан судар уртын дуу. Хүмүүгийн үед бол эннээс өөр юм байх боломж байхгүй. Ягаад гэвэл дахиад нөгөөх ахуй сэтгэхгүй улирлын асуудал гарч ирнэ үү? Зөө. Тэгэхээр бид нар яг археологийн олзуур шиг зарчмаар хөөж судлахад олдно. Дахиад би хэлэхэд монголчууд дэлхийн хамгийн агуу үндэстэн биш ээ.
Монголчууд энэ газар шороон дээр байснараа бусдаас өөр үндэстэй. Өөр байсан учраас өөр юм хийсэ. Тэр өөр нь давтагдшгүй зүйлээ. Тэр давтагдшгүй зүйл нь өөр үндэстэн үнэхээр хийж болохгүй зүйлээ. Чадахгүй биш. Болохгүй зүйл. Тэр болохгүй зүйлийн нэг нь манай хөгжим, тэр уртын дуу, тэр морин хуур хоёроо. Тэр миний ойлгож байгаагаар бол ертөнцийн одоо 200 гаруй улсууд байна. Улс гүрэн байна. 3 хэлбэр байна гэж би ойлгож байгаа. За нэг 80-аад юм уу хувь нь бол үндэстнэр бүрдсэн гүрэн байна. Монголоор бүрдсэн, Монгол, Японоор бүрдсэн, Япон, Францаар бүрдсэн, Англиар бүрдсэн, Англи ингээд нэг 80-аад хувь байна. Энэ нэгдүгээр хэлбэр. Хоёрдугаар хэлбэр нь бол эд баялаг дээр тулгуурласан гэмээр юм уу бүтсэн гэмээр юм уу тийм гүрэн байна. Хоёрдугаар хэлбэр. Энэ бол одоо Америкийн нэгдсэн улс, Канада, Австрали, Өмнөд Африкийн бүгд найрамд улс гэж байна. Иймэрхүү. Одоо төрлөх биш гэхүү газар орон дээр очиж үүсмэл ийм улсууд бий болсон. Нэг ийм төрөл байна. Нөгөө нэг 3 дахь төрөл нь бол геополитикийн төвшөнд бий болсон улсууд байна. Тухайлбал одоо 56 үндэстэнтэй Хятад, одоо 30 хэдэн үндэстэнтэй ч билүү Оросын холбооны улс энтергээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ гүрэн улсуудын тулгуур бодлогууд нь өөр байгаа байхгүй юу. Одоо жишээ нь одоо Япон шиг парламентын сайхан засаглалтай улс эзэн хаанаар юугаа хийнэ гэж бодогдож байгаа байхгүй юу. Өчнөө мөнгө төгрөг үрсэн одоо сар жилд нэг удаа ингэж гарч ирдэг. Англи одоо хатан хаанаар юугаа хийнэ. Одоо тэр хүүхдийн 2 хурмыг хийх гэж одоо хичнээн сая юу ч зардаг юм бэ бурхан минь одоо ерөөсө бүхэн гэний ордон замбраа. Зүгээр л ерөнхий сайд нь аваад явах парламентын сонгуулийг явах ёстой юм байхгүй юу? Ийм яагаад ийм байна гэж бас хүн бодох ёстой шүү дээ. Яагаад ийм байна? Та манайх ч яг Оросыгаа дуурайгаад хаангуу болсон. Оросууд маань хааныгаа бошхон алга болгосон. Тэгэхээр энэ 80-аад орн чинь Монгол хүн байвал Монгол улс байна гэсэн тулгуур байна. Япон хүн байвал Япон улс байна. Тулгуур байна. Франц хүн байвал Франц улс байна. Англи хүн байвал ийм байна. А нөгөө хэсэгт бол миний орны иргэн эрх чөлөөтэй аз жаргалтай сайн сайхан амьдарч байвал хар байна уу, цагаан байна уу, Монгол гаралтай, Хятад гаралтай, Испани ямар хамаа байна. Тулгуур үзэл нь тэр байна. Геополитикийн түвшинд бий улс одоо Хятад гэх чинь жишээ нь Хятадтай Бая гэсэн үндэстэн ч байна. Байхгүй гэж зул болж байгаа ч үндэстэн байна. Оросд ч байна тийм ээ. Эдний чинь тулгуур үзэл нь тэр 56 үндэстэн эвэн нэгдэлтэй байх нь тулгуур үзэл. Тэгэхээр энэ 3 тулгуур үзэл чинь 3 өөр байгаа биз? 3 өөр байгаа болвол тэр төрийн за би нэг мэдэхгүй байж улс төр эдийн засаг энэ төр гэхэ болий. Ямар ч байсан оюуны салбар дах бодлого нь энэ тулгуур үзэлтэйгээ уяатай байх хэрэгтэй. Энийг л зөв уйж чадсан цагт л тэр улс байх хэрэгтэй. Байхдагаараа байх хэрэгтэй. Тийм учраас Япон хүн гэж ямар хүн байх вэ гэдэг тэр код байна шүү дээ. Кодекс байна тэнд байна. Швейцар хүн гэж ямар хүн байх байна. Тэгэхээр Монгол хүн гэж ямар хүн байх вэ гэдэг тийм код хэрэгтэй бидэнд. Тэгэхээр Америк сайхан. Тэгэхээр хэрвээ Америкийн бүх юмыг авчираа тавина гэвэл тулгуур үзэл нь өөр шүү дээ. Америкийн үзлийг харгас үзэл гэж байгаа юм биш. Өөрөө тэр тулгуур нь тэр юм чинь. Тэгэхээр энийг бол манайх ямаа самлсан ч хүн өсгсөн ч бодох ёстой. Ерөөсөн ганц багнан тэр багт байгаа байхгүй. Тийм учраас тэр соёлын урлагийн бодлого явуулж байгаа юм. Энэ тулгуур үзэл байх ёстой гэж би ингэж бодсоор мухагсаар яваал. Өнөөгч од цаашдаач тэгнэ. Одоо би бол ямар юм хийгээд байна вэ гэхтэй зэрэг ийм байгууллагатай би. Дэлхийн Монгол туурхтны соёл эрдэмтдийн сангийн ерөнхийлөгч би дарга дуртай шүү. Тэртээ цэлих тэнгэрийн доор Монгол хүний үлгий би тэнүүн таалы удам талдаагүй Монгол
Монгол хүний сэтгэл бий. Тэгэхээр миний бодол бол нэг хорчин монгол хүн, нэг халимаг монгол хүн орчуулагч авахгүй байхын төлөө явах хэрэгтэй байхгүй. Тийм тул тэр нийгмлэгийг ингэж ажилуулах хэрэгтэй. Бид нар хятадын иргэн байх нь иргэн бай гэдэг чинь өөрийнх нь эх орон юм чинь. Улаан өдөр төрсөн хүн чинь буряд юм чинь эх орон юм чинь. Тэрнийг заавал Монгол улсын иргэн байлгах тэр асуудал биш. Монгол хүн гэж цаадуулч бодож байгаа шүү. Бодож байгаа. Тэр нь муу хазар монголчууд ямар л болно. Одоо Пакистан гэхэд 2 том монгол генерал байна. Тэгэхээр тэгээ би энийг гэж дотор хөөцөлж. Тэгээ би түрүү нэг дуу аялж өгсөн шүү дээ та нарт нэг монгол үндэстнүүдийн тухай. Тэртээ цэлих тэнгэрийн дор монгол хүний үлгийвээ. Тэний талын үнд цолдоогүй монгол хүний сэтгэл бий гэж. Үлгийн нутгаар хармаарван орин ихгүй уйдмаарван өглөө үдэшгүй дуулмаарван өнчин зүрхэж өргөмөрван. Би их Монгол улсыг байгуулъя гэж байгаа юм биш ээ. Тэр чинь миний ч цагийн асуудал биш, миний ч үеийн асуудал биш. Глобалчлал хэрвээ мөнгө хүсвэл нэг өдөр дууслаа гэж бодъё. Юутай үлдэх вэ гэж. Хин юутай хоцрох вэ гэдэг асуудал байгаа байхгүй юу? Яг галба. За ижлэхэн компьютер байна, ижлэхэн бензон, ижлэхэн сансарт нисэн, ижлэхэн баг гэр орон байна. Яг хин юутай үлдэх вэ гэхдээ зэрэг л асуудал үүснэ. Тэр хэрвээ нэрээ глобалчл мөнгө бос юм бол мөнгө бос гэж үзэж байгаа бол тэр үлдэхийг бэлтгэх хэрэгтэй байхгүй юу? Үлдэхэд бэлтгэх хэрэгтэй. Энэ цагт үндэстэн өөрийнхөө хэлээр ярих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Түүнд нь бэлтгэж өгөх хэрэгтэй. Бид бэлтгэхгүй бол хэн бэлтэх юм бэ? Ерөнхий сайд бэлтэж болохгүй юу? Ерөнхий сайдын ч ажил биш. Бидний ажил байхгүй юу? Оюун ухаантай, соён гэгэрүүлэх ажил хийж байгаа. Үндэстнийхээ төлөө хөгжим гэдэг чинь болвол юу шүү дээ. Хүнийг баясгаж байгаа хэд биш шүү дээ. Огт биш. Энд баясгаж байгаа хэд бол биш. Хүнийг өөрийг нь ухааруулахад тусалж байгаа юм. Чадлагын хэрэг. Өөрийг нь ухааруулах. Намайг магтуулах гэж байгаа юм биш. Өөрийг нь ухааруулахад тусалж байгаа байхгүй юу? Эр зэрэг хиймэрийг би тэнгэр мэт шүтэн. Газар шоронд минь хал дарэрэгстэд элдний эр сомны зэв зөхөн бодум шэнив. Ямар уран бүтээл хийж байна өөрөд? Нэг хөгжмийн нэр томьёоны тайлбар хийгээс багт. Тойл бичиг болвол нэг л зүйлийг шаардж байгаа. Утга зохиолын бүтээлүүд, яруу найргийн бүтээлүүд гэдэг ингээ бусад бүтээлүүдийг уншихад бол ерөнхийдөө бол хүнд жоохон тулгалт хийдэг. Зохиогчийн үзэл санаа, голбаатрын үзэл санаа жоохон тулгалт хийдэг. Тойл бичиг бол зөвхөн өөрийгөө нээх боломжийг л олгодог. Тэр Баатар сайн, энэ Баатар сайн гэдэг юм уншихгүй. Яг үндсэн үнэн мэдээллийн өгч. Ерөөсөө үндсэн мэдээлэл байна. Та юугаа олж авах вэ? Энэ хэл гэдэг юм чинь сэтгэлгээний хэмжээ юм байна. Тийм учраас мэрэгэн хүн хэлсэн байдаг. Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар гэж. Аюултай үг шүү. Тэгэхээр үндэстэн хүн хилэн боловсруулах. Өөрөөр хэлбэл хүн болгоны хичээх ёстой зүйл бол энэ хэлний асуудал байна. Тэгэхээр одоо нэгэнт нэг энэ хөгжмийн мэрэгжил бусад мэрэгжилтнүүдийг би бас тэгж хийгээсэй гэж бодож байгаа байхгүй юу? Хөгжмийн мэрэгжил ингээд эзэмшээд нэг онл монл үзээд ингээд зэрэг энийг монгол хэлэнд нэг хөгжим гэдэг юм нэг минийхээр зөв нэг монголоор тайлбарлагдаж, онцлогдож, хэрэглэгдэж, ашиглагдаж байгаасаа гэж бодож
Энэ бол миний Монгол үндэстэнтэй хийх одоо их том зүйл гэж би өөрөө бодоод байгаа байхгүй юу. Гэхдээ манай монгол хэл бол бас зарим хэлийг бодох юм бол нэлээд одоо зөвшөөрсөн хэл л дээ. Хэд хэдэн том давалгаануудад бол зохигдсон. Жишээлбэл одоо юу гэдэг юм 16 7 дугаар зууны үед бол үнэн чанартай төвд хэлэнд бол зохиулсан. Манай бүхэл томчууд одоо төв дээр яруу найргаа, төвд хэлээр яруу найргаа бичиж зохиолсон. Нэр ус бүгд солигдсон. Тэгээ төвд хэл бол одоо ингээл өлзий гэдэг үг, дэмбрэл гэдэг үг, суурга гэдэг үг бүгд л одоо төвд үгнүүд шүү дээ. Бид нар зүгээр л монгол үг гэж ойлгоод байгаа боловч тэгэхээр монгол хүн болгон энэ үг ямар үг вэ гэдгийг мэдмээр байгаа байхгүй явж явж. Тэгээд дараагаар нь бол бид нар манжчин улстай манж хэл бол өөрөө аль биесний өттэй хэл болж нэг яасангүй хятад хан үндэсний хэл түрээд хан үндэсний хэлэнд нэлээд одоо хүчтэй давалгаанд орж ирсэн. Тэгээд одоо хятад маягийн одоо байшин ч гэх шиг, индүүч гэх шиг, бууз ч гэх шиг, байцаа ч гэх шиг, байцаа гэдэг маань цагаан байгаа шүү дээ. Гэх шиг ингээд үгнүүд орж ирсэн. Зарим үед бол баг үйл үгэнд халтах шинж бий болсон. Альва хэл үйл үгэнд нь ямар нэгэн хувьсэл өөрчлөгдөх юм бол яг устдах хамгийн том тохиолдолд хэрэгж байгаа юм л да. Одоо бид чинь 80-аад оны үед бол орос үг үйл үгэнд орж ирсэн хэцүү шүү дээ. Одоо пайдомч гэх шиг, кушат гэх шиг, спат гэх шиг үйл үг рүү орж ирэх юм бол энэ бол хамгийн аюултай одоо ер нь хэл сонж байна гэж одоо ойлгож байна. Одоо бол англи хэлний нэлээд хүчтэй давалгаанд орж ирж байна. Тэгэхдээ ер нь төвд хэл орос хэл хоёр бол монгол хэлэнд их тусгайлын хэлний төвшөнд бол их сайн нөлөө үзүүлсэн юм шиг байна. Англи хэл бол ахуйн төвшөнд ер нь хүчтэй нөлөө үзүүлэх нь бол их гэмтэй. Нэр томьёоны тол хийж явах чинь Бадраа багшны тэр нэг этгээ дээр мөртлөө нэг айхтар оноос нэр томьёоны орчуулгууд их орох бах та. Их орно. Их орж таарах. Бадраа гэж хүн их юм хийсэн. Тэгээ Бадраагаа би танд ганцхан яаж оноосныг би Бадраагаа хэлье. Одоогийн бидний энэ даралттай хөгжим ба шүү дээ. Төгөлдөр хуур. Төгөлдөр хуурын нэр бол Порте Пиано гэдэг хөгжим. Энэ бол Итали үг. Итали үг. Порте гэдэг бол чанга гэсэн үг. Пиано гэдэг бол зөөлөн гэсэн үг. Тэгэхээр портпиано гэдэг монголчуудад акцент тавьчихдаг. Портпиано гэдэг хөгжим байхгүй юу? Чанга сул гэсэн нэртэй хөгжим. Тэгэхээр монгол руу орчуулахлаар чанга сул гэж орчуулж болдгоо. Тэгэхээр Бадраа яаж бодож олсон бэ? Төгөлдөр гэж олсон байна. Тий, төгөлдөр. Тэгэхээр аль нэгч хөгжимд нөгөж байхгүй юу? Тэгэхээр цаад гүн санаа нь бол тэр Итали үгэндээ ч байна, чангын ч хөгжимд нь, зөөлний ч хөгжимд нь. Төгөлдөр хуур. Тэгэхээр төгөлдөр хуур. Энэ ийм гайхамшигтай одоо оноолтууд байгаа байхгүй Бадраа. 56 онд хийсэн тэр жижигхэн тань мундаг ном байдаг. Тэр приматыг ужлаг гэж их онсон юм шиг санагддаг. Тэгээ глисантыг юу гэж хэлмээр юм? Терцийг юу гэж хэлмээр юм? Тий. Глисантыг гулсаа гэдэг ч юм гоё байна. Тий. Одоо першлак энтриг юу гэж хэлдэг юм? Глисан. Зүгээр Бадраагад жоохон хитэрсэн нэг юм би. За. Жоохон хитэрсэн нэг юм би. Их гоё оноос л байдаг. Тэг гоё оноос хитэрсэн нэг юм би. Нөгөө бусад үндэстнүүдийн нэг жишээлбэл юу гэдэг юм? Йохор байна шүү дээ. За. Йохор гэдэг бол одоо бурятын бүжиг тийм ээ. Бурятаас өөр үндэстэн бүжиглдэг бүжиг байхгүй Йохор. Тэгэхээр вальс гэдэг юм уу, танго ч гэдэг юм уу, фокстрот энэ төргээл үндэстнүүдийн нэг бүр давтагдчихгүй бүжгнүүд шүү дээ. Тэднийг хитэр хийх монголчсан байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөөдөл нь холилдоод ээрэнцэх бүжиг, эргэх бүжиг, нахилцах бүжиг, тахилцах бүжиг энэ төргээд нахилцах бүжиг. Тэгээ нахилцах бүжиг энэ төргээд тэдэр нь тэгээд би бол юу бодсон бэ гэхтээ зэрэг ер нь яг тухайн үндэстэн бий болгосон хөгжмийн зэмсэг бүжгийн одоо төрөл дууны нэрүүдийг бол яг тэгж орчуулж хэрэглээд байх нь бол ер нь сүулдэ үндэстнүүдийг бүдгөрүүлж мэдэх юм байна гэж хайдаг байхгүй. Хэлний хүн, соёлын хүмүүс бол
өөрийнхөө хэлийг өөрийнхөө зүйлийг бусдаас илүү байлгахын төлөө тэмцэлгүй яах. Илүү байлгахын төлөө тэмцэж явахдаа бусдыг хүндэтгэх тухай асуудал бол тун чухал юм байна. Яг социализм үед хэн монгол хэлний төлөө тэмцэж ирсэн. Хэрэнчингаа гэдэг үстэй, Бадраагаа гэдэг үстэй, Дамдын Сүрэнгаа гэдэг үстэй. Гэт ярьдаг ус хэдхэн хүн ярьдаг. Монгол хэлний төлөө тэмцэж буруудаж унаж. Тэд нар чинь гадаадын доод тал нь 3 эхэлтэй, дээд тал нь 10 лосон ч 13 эхэлтэй хүмүүс байсан байхгүй. Монгол хэлний багш нар монгол хэлний төлөө тэмцэж чаддаггүй байсан байхгүй. Тэгэхээр монгол хүн бол нэг зүйлийг хэлэх Монгол улс чинь одоо арлын орн шүү дээ. Арлын орн. Тэгж одоо том ялж болно. Заавал усан дотор байхлаараа арал болчдөг, хуурай газрыг орлоо арал биш шүү дээ. Арлын орн. Бидэнд цунами байна. Усаар биш байна. Цунами улам хүчтэй болох боломж бий. Арлын орн. Тэгэхээр арлын орны энэ бодлого бол хүн болгоно хоёр хөшийнхээ аль нэгний нэг хэлийг мэддэг шахуу. Тэгээ нэг дэлхийн нийтийн хэлнээс оролддог. Энэ цагт л монгол хэлээ илүү хүчтэй сайн барьж чадна. Ийм цөөхөн хүн бол хэлээ бол ер нь явуулах ёстой. За ийм байна да Батар явъя. За. Би нутаг устай гэртээ харьдаг хүн. Бидний яриа бол яг тэ заримдаа нохоо амаар нийлээ, заримдаа хонь амаар нийлээд ингээ болдог юм. Монголчууд ч нь бол хонь амаар нийлсэн ярианд их дуртай штэ. Бидний өнөөдрийн яриа бол ингээд өөгдөг гэлцээд байгаа мөртлөө хамгийн их хонь амаар нийлсэн яриа боллоо гэж би өнөөдөр бодож байна. Тий одоо жишээлбэл хавсрээ. Найран дээр хүртэл урилга залгын үг гэж байдгаас гадна хөөлгийн үг гэж байдаг. Зочноо хөөдөг үг. Тэгэхээр бол одоо бидний яриа өнөөдөр их сайхан боллоо. Хилэн далангүй сайхан ярилцлаа. Ануугийн маань тавьсан асуултуудад их сайхан дэлгэрэнгүй хариулж. Цэнтэй асуулт бол заавал үнэтэй хариулт авдаг. Үнэхээр сайхан нэвтрүүлэг болж байгаа хаа гэж би бодож байна. Тэгээд Жансан Норвей маань унд ирсэн марны хөлн намарч хөлсөн хатжээ. Ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг хамгийн их аз жаргал сайн сайхныг Монголын ард түмэнд өгөх ёстой өглөгөн өгсөн шиг өгөхийг ерөөлий дэвшүүлээд ингээд энэ нэвтрүүлгээ өндөрлөё. Чамд сайн сайхныг хүсье, эрүүл энхийг хүсье. Би ч хөөлөлөөч гэж бодохгүй байна л да. Лавсранч намайг хөөлөө гэж бодохгүй байна. Монгол ардын үг л дээ. Альва юм ухаалаг хязгаартай гэдэг үг гэдэг. Тий. Сайхан юм ухаалаг хязгаартай, муухай юм ухаалаг хязгаартай. Бидэнд хязгаар байгаа учраас энийг дуусгах нь зүйтэй гэж. Сайхан төгсгөл эхлэлтэй адилхан гэдэг. Тийм үү? Анунда. За баярлалаа. Түсээ. Баярлалаа. Тэгдий. Бидэнтэй ингээд сайхан суугаад ингээд ингэдэг байхгүй. За баярлалаа. За болоо. За хөөхтүүд. Яа энэ ноёр. Дотоод сэтгэлийнхаа тэр бүхий л байдлыг хөгжим болгоод гаргацдаг. Нэг бол одоо зураг болгоод зурчдаг. Нэг бол юм барьж аваад цогчдаг. Ийм хүмүүс, тийм боломжгүй хүмүүсийн хажууд азтай ч юм шиг. Азгүй ч юм шиг. Яагаад азгүй гэж? Хэцүү шүү. Юм бүтэн гэдэг хэцүү шүү. Их хэцүү шүү. Үлгийн утгаа гэдэг тийм. Стаянцээ. Хармаарваа. Өөрийнхгүй уйдмаарваа. Өглөө тишгүй буулмаарваа. Өнчин зүрхэж өргмөрваа. Ай. За.
Монгол тулганы зүүн эрхэм улаан залаад монголчуудаа зориуллаа.